За өглөөний мэнд. За лекц 6. Эхний 5 лекц ерөнхийдөө дандаа яг хиймэл оюунаа одоо яаж хэрэглэх юм гэсэн тэгэл эцэг эхчүүд багш нар гихмичлэн бодит сэдвүүд рүү нэлээд орсон. Одоо дараагийн 5 лекц бол ер нь шууд нийгэм, улс төр, шашин, гадаад ертөнцийн сэдвүүдтэй нэлээд одоо зуралдана. Тэгээ 5 лекц ерөнхийдөө дууссан да. Тий. За өнөөдрийн лекцийн сэдв айгу чухал сэдв байгаа. Дуурч байна уу? Байна уу? Дуурахгүй байна. За. Тий, юу гарчиг сэтгэл зүйн асуудал. Тий, лекц та нар мэдж байгаа. Дандаа л одоо тэрний асуудал, энэний асуудал, эцэг эхчүүдийн асуудал, багш нарын асуудал, гар утас, хиймэл оюуны асуудал гэл ингээл яваад байгаа. За өнөөдрийн яагаад байна? Өнөөдрийн сэдвийн гол нь хүний энэ дотоод ертөнц, гадаад ертөнц хоёрын зөрчил авцалдаа тэрний тухай ярина. Энэ микрофон юутай байна даа нөгөө буцаад мастад байна. Одоо зөвөрөө. Тэгээ хүн ингээл одоо хязгааргүй ертөнц дотор хязгаартай хүн хэдэн зуун сая жилтэй ийм ертөнц дотор хэдхэн настай хүн тийм аймаг мастай. Энэ л бас болж байгаа л доо тий. Тэр төсөлж байгаа. За энэ хүн одоо яаж энийг хязгаартай орон зай дотроо хязгаартай насандаа яаж энэ бүгдийг ингэж буулгаад хязгааргүй тэр окторгүй хязгааргүй мөнхийн одоо үүртийн юу гэдгийг тийм хугацаан дотор ингээд хөөрхөн үржирчээд ингээд явагддаг. Энэ чинь асар том асуудал болдог. Тийм биш байсан бол бид нар ямар ч асуудалгүй байцгааж байна. Даанч одоо энэ бүгд маш их одоо асуудал хүнд одоо үүсгдэг. Тэгээд бидний одоо дэлхийн бөмбөрцөг чинь нарыг тойрж байгаа. За нар чинь өөрөө нэг од шүү дээ. Тэгээд энэ од одоо хэдэн тэрбум одоо юу гэдгийг хэдэн зуун сая одод тойрог үүсгээд ингээд эргэлдэж идэг. Хэдэн сая юу хэлэх юм. Тэгээд тэн дотор ерөнхийдөө одоо ингээд харахад нэлээд зах хавцаа манай одоо бидний энэ нар од байж байгаа. Тэгээд дэлхийн тухай ярих хэрэггүй. За тэгээд хүмүүс ярих юм бол одоо бүр хажим болно. Энийг ерөнхийдөө судлаачид олон жилийн өмнөөс 20 дугаар зуунд маш их судалсаар байгаад гаргаад ирсэн. За би өөрөө нөгөө физикийн салбарт нэлээд ажиллаж байсан. Тэгээд иймэрхүү лекцүүдийг их сонсдог байсан. Гэхдээ надад нэг ерөнхийдөө нэг сонир биш байдаг байсан. Тэгээд одоо тийш юмар очихч биш тий ямар ч боломжгүй юм чи одоо тэгэл гоёмаа гээл одоо тэгэл хүмүүс докторийн зэрэг тэгээд голдуул дандаа докторийн сэдвүүдийн лекцэнд хамгаалтан дээр суудаг байсан. Тэгээд гоём тий тэгэл доктор болоод тий тэгээд VR here гэсэн байгаа тий яг тэндл ингээд байдаг гэдэг. Гэхдээ энэ нэг эн чи өөрөө ингээл ерөөсөө тэлэх явц гэж байгаа байхгүй юу? Тэлэх явц. Анх нөгөө тесрэг дүүсэл тэгээд эндээс хойш доктор гэж ингээд тэлээд байгаа гэж шүү дээ. Тэгэхээр нар бол манай энэ од бол бусад оддоос төвөөсөө ингээд тэлээл холдоод байгаа. 134 км/цаг гэдэг баха. Тий холддог. За од бол одыг тойрсон нар бас тодорхой нэг хурдаар эргэж байгаа шүү дээ. Бид нар тэрийг мэднэ. Гэхдээ бидэрт өөрсөнд мэддэг нь айгүй сонирхолтой. Тий. Одоо ингээл байж хагаад дэлхийн маш их хурдтай нарыг тойрж байгаа шүү дээ. Тэгээ жилдээ нэг удаа тойрчдөг шүү дээ. Тэгээд докторгүй гэдэг одоо энэ саяны тэр айхтар том докторгоогоос биднэрт одоо тэгээ юу яриад байгаа юм? Бид нар одоо юугаар нь ингээд мэдчихээд байгаа. Яагаад мэдчихээд байгаа гэхээр ерөөдөө докторгоогоос ирэх долгионууд их ирж байгаа. За партиклууд бас ирж байгаа.
За манай нөгөө айхтар нөгөө Мянбарын чин намжин сүргээс ахвал нөгөө монгол хэлний сэрхийнүүд чинь физикийн салбар руу дайран орж ирээд тэгээд вертикл заавал монголоор орчуулах хэрэгтэй гэж хагаад бөөм болгоо хийчихсэн. Тэгээд одоо бөөмс гэдгийг физикийн өрөөлөнд байж хахад бөөмсийн онлол гэдэг итий. Тэгээд би одоо бүр гайхаад гэдэг. Тэр бөөмөө одоо болиоц сайдаа одоо тий. За энэ бол яг хэлний асуудал. Хэлний асуудлаа бид нар ярьсан шүү дээ. Түрүүчийн итгэлээс төр байлаа. Монгол хэлний асуудал ярьсан. За тэгээ яг бидэрт бол нарны гэрэл ирж байгаа. Тэр гэрэл нь бол бидэрт маш их хэрэг болдог. Тэгээд бид нар ингээд дулаахан сайхан байна. За нарны цацраг эрэхтэй бидэрт бас долгион маягаар ирж байгаа. Тэгээд дэлхий дээр буугаад буцаад тэр цацрагаа ойгоод буцахад нь тогтоочих юм бол дулаан үүсчихэд байгаа шүү дээ. Тийм л шүү. Одоо Тбилиси үд чинь тэр шүү дээ. Долгионуудыг буцаахгүй хаатж байгаа байхгүй. Тэгээд тэр дотор дулаан байгаад байгаа. Автомашиныг та нар мэдж байгаа. Гадаа 30 градус байхад автомашиныг удаан наранд тавьчихад 78 градус болчихдог. Тэгээд тэр чинь энэ цацраг долгиотой хамаатай. За ингээд гадаад ертөнц юм байдаг юм байжээ. Одоо энэ гадаад ертөнцийг чи бид нар дотгошоохоо одоо хүлээж авах асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Одоо юугаараа хүлээж авах юм? За физикт бол багаж тавьж байгаа, дурандж жагаад мэдээд авчлаа шүү дээ. За хүн одоо яах юм? Бид нар чинь дуран байхгүй. Хэмжих багаж байхгүй. Тэг заглагаан залгаад хэмжээд эхлэх тийм байхгүй. Тэгэхээр бид нар чинь тэрийг дотгошоогоо хүлээж авах дотоод ертөнц одоо үүсэх асуудал одоо гарч байгаа байхгүй. Өөрийн гэсэн нэг дотоод ертөнцтэй болох. Тэгээд тэр дотоод ертөнц маань хамгийн түрүүнд бидний одоо нэг мэдрэлийн эрхтнүүдээр орж ирж штэ. Тий англиар бол sensation гэж байгаа штэ. Тий. Одоо ямар их сенсацлж байна гэдэг штэ. Тэгээд тэр чинь бол ямар их мэдрэлж байна гэсэн үг байхгүй юу? Эсвэл хөтлөө мэдрэлж байна тий. Тий сенсацлал. Одоо ингээл талбай дээр салют харах хөтөл тэгэл сенсацлдаг штэ. За дараа нь бидний тэр оюун гэсэн одоо олон улсын тэмдэглэгээр нэрлэгээгээр тэгэхээр өрдөө нэг 50000 жилийн дотор энэ хүний нэг энийг ойлгох гэж өчнөө юм болсон. Бөө юм болсон. Одоо философийн бүх ном бол дандаа тэр тухай байдیں۔ Биш одоо олон ч ном уншлаа. Тэр яг ерөнхийдөө mind гэдэг нэр дээр явж байгаа, conscious гэдэг хэлчихдээ, spirit гэдэг хэлчихдээ, intelligence гэдэг хэлчихдээ янз бүрээр явж байгаа. Тэр болгоё хоорондоо ялгаатай түрүүчийн лекцэнд бас би хэлний орчуулгын талаар ярьж ирсэн. Тэгээд яг ерөнхийдөө бидэрт нэг энэ толгой дотор нэг оюун гэж нэг юм байгаа юм байна. За энэ оюун маань юу юунаас бүтдэг юм бэ гэхээр одоо бидний мэдрэмжээс бүтнэ. Мэдрэлээс бүтэхгүй. Одоо мэдрэлээр эрэхтнэр мэдэрсэн сенсацуудыг чинь энэ дотор ороод ирэхээр нь мэдрэмж болгож хувиргадаг перцепшн байгаа. Хүний ухаан дотор. За тэрний дараа юу орж ирэх вэ гэхээр feeling орж ирнэ. Энэ дотор дахиад за нөгөө орж ирсэн нөгөө сенсацаа хөөрч дагангүйх үү эсвэл бол филингээ сэтгэлээ дагаад за ингэж л байдгийн тэгэл мөнгөөр эдэлцгээр энэ юмнууд гэж суучих нэг өөр. За дараа нөгөө memory айгуу чухал. Одоо санамж. Бид нар юу санахгүй бол тэгээд одоо дуусаа. Шалгалтанд бол оюутнууд memory-гоор орж ирдэг шүү дээ. Тий. Тэгээд санахгүй байгаа нэг мангартаад идэг шүү дээ. Тий. Тэгэхээр нь одоо тэгэл гэхдээ чи санаачл гэж одоо гуйж байгаа шүү дээ. Тий. Тэгээ нөгөөд маань санаж өгдөг. За санамжинд чи нөгөө маш их дасгал хийсэн, маш их давтагдснууд суудаг байхгүй юу? Дасгаллахгүй, давтахгүй бол юу ч суухгүй. Дороо гараа ичнэ. Тэгээ тэр гэрийн даалгавар гэдгийг чинь бол цаад зорилго нь тийм байхгүй юу? Дахиад давтаарай. Тэгвэл memory чинь суу шүү. Тэгэхгүй суухгүй. За нөгөө жолооны курс чинь бид нар биж байгаа ш. Дахин одоо улаан гэрэлд зогсож ногоон гэрэлд хөдлөг хийх дахин хэдэн 100 дахин давтсны дараа тэгээд бидний одоо ухаанд доор ёроолд сууж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бид нар 70 тухайн гэж буруу орчуулад идэг шүү дээ. Бидний ухааны ёроол доод хэсэгт маш их давтсан, маш их тохиолдсон бүгд тэнд суун. Тэгээд нөгөө эргэж тэргээ сандаг. Тэр биш шүү дээ. Тэргээрээ санамжаараа санаж. Тэгэхээр нөгөө нэг намайг сансан уу гэдээ асуугаад байдаг хүмүүс бол өөрийгөө тийм үү сантал нь одоо дахин давтаж дасгаллуулах хэрэгтэй мэш нөгөө нэгэ. Тий. Тэгвэл санана. Тий. Олигтоо давтаагүй 2-3 удаа тэгээд нөгөө тхийгээ дасгалжуулаагүй бол тэгээ санахгүй. Тэгээд тэр намайг сансдаг гэж асуугаад байгаа нөхдүүд бол сайн дасгалжуулах хэрэгтэй.
За дотоод ертөнцийн дахиад нэг асар том ойлголт явж байгаа. Тэр бол бодол. Одоо нөгөө тийм үү мэдрэмж ороод ирчлээ. Сэтгэл ороод ирчлээ. Санамж ороод ирчлээ. За одоо энэ гурвуулангийн бодох асуудал гарч ирнэ. Тий. Одоо санахтаа бодож санана. Сэтгэлийн хөдөлгөөнөөр санана. За мэдрэмжээр санана. Мэдрэмжээрээ санана. Хэрхэн мэдэрсэн сенсацийг буулгасан тэр мэдрэмжүүд аягүй чухал. Тий. За тэгээд бодлын дараа хамгийн сүүлчийн гэх юм да. Тий. Understanding чухал үүрэгтэй. Тэр бүгдийг нөгөө орж ирсэн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, санамж, бодол маш их одоо бодно шүү дээ. Тийм би одоо миний ном байгаа шүү дээ. Бодол гэдэг 3 цагаан ном. За энэний дараа ном дотор understanding гэдэг аягүй чухал юм байж байгаа байхгүй. Ойлгох. Хамгийн сүүлд одоо ойлголоо. За одоо ойлголоо гэж хэлэх шиг I understand гэж хэлэх шиг одоо сайхан байхгүй. Ойлгоогүй цагт тэгэл одоо бодолдоо баригдаал юу санаад байгаагаа мэдэхгүй сэтгэлийн хөдөлгөөндөө хэлбэлзээд л тэгэл мэдрэмжээ ялгаж салгаж чадахгүй тийм л асуудал гарна. За ингээд эн чинь хүний дотоод ертөнц үүсэх боломж гэж би яагаад тавиад исэн гэвэл үүсэл гэж тавихгүй шүү дээ. Үүсэх боломж. Тэгэхээр зарим хүмүүст бол боломжтой, их хүмүүст бол боломжгүй. Тий. Чадахгүй. Тэгэл тэр нөхдөч одоо ингээд бид нар мэдж байгаа шүү дээ. Одоо шар хадч гэдэг юм уу, солиорлч гэдэг юм уу, улс төрч гэдэг юм уу, тийм ээ. Тиймэрхүү юмруу л одоо явж байгаа шүү дээ. Юу ч ойлгоогүй хүмүүс. За ингээд эндээс бидний юу үүсэх ёстой вэ? ертөнцийг үүсэх ёстой. ертөнцийг үүсэх үзлгүүр одоо тэгэл зүгээр л одоо яах вэ? Нэг шашаа ороод ирлээ, гүг очих нь, Солонгосоос нэг шашаа ороод ирлээ, гүгэд очих нь. Буратаас нэг лам ирлээ, гүгэд очих нь. За юунаас урдаас төвдөөс одоо юу гэдгийг. За эсвэл санскрит ямар Кришна одоо юу гэдгийг янз бүрийн бид нар мэдэн шүү дээ. Янз бүрийн хүн нэг талбай дээр хизээ үлийн нэг ирчихсэн. Тэгэл гүйлдээд байна. Хаашаа л очив. За тийм англи хэл сурах хэрэгтэй гэхээр англи хэл сурж гүгээд л энэ хэрэгтэй гэхээр тэрийг сурж гүгээд л ерөөсөө тийшээ явахаар өстой ажил үтдэг гэхээр тийшээ яваад л тэр лам дээр очихоор тэгдэг юм байна гэл ингээд монгол шиг солироод байгаа байхгүй юу. Яавал хаана л юу гоё юм байна, илүү юм байна, мундаг юм байна, тэрнэн дээр очсны дараа шал өөр болчихдгийг гэхээр тэгэл гүйлдээд байгаа байхгүй. Гэтэл энэ бүх тэр энэ хүний тэр оюун нь өөрөө хөгжөөд боловсронгуй болоод тэгэд өөрийн гэсэн ертөнцийг үзэлтэй болчихж байгаа амар болчихж байгаа байхгүй юу. За юм нэг тийм л байдаг шүү дээ. Ийм л байдаг шүү дээ. Тэгээ миний бүх лекцүүдийн цаана бол ертөнцийг үүсэх үзлийг л одоо нэг суулгах гээд байгаа шүү дээ. Тий. Бити савлгаатаарай. Тий. Улсаараа одоо бид нар савлгаачдаг мэдэн шүү дээ. Тий. Одоо сая сүүлийн үед бол шагнал цол гээл одоо том савлгаатал боллоо шүү дээ. Нэвтрэлтлээ шүү дээ талбай дээр. Тий. Хинд ч хэрэгтэй энэ тэр нь. Тэгээ тэрэндээ одоо хөгшин настайгаа мэдхгүй ээжж баярж хөөрж гүйж бүдэрч очиж хөлгөрөө хавгалчих гайл. За ингээд бид хүн гэдэг бол 3 том асуудлын дунд ингээд ганцаараа яг ингээд асуудалд ордог. Нэг нь болохоор миний бие, хөгшрөн, өвчин тусна, хавдар тусна. За хоёрт нь нөгөө юм ойлгосон уу, бодсон уу, тэр ертөнцийг үзэх үзэл нь бэхжсэн үү, тийм үү? Тэр явж байгаа. Тэгээ гуравт нь soul гэж хэлдэг. Тий, spirit гэж юугаар хэлээд идэг латинууд. За англиуд soul гэдэг. Тэгээ германууд болохоор seele гэж явчихдээ. Тий. За энд бол монголоор бол яг ерөнхийдөө сүнс гэдгээр явж байгаа. Амин сүнс гэдэг. Тий, хүний сүнсэн зайлтсан байна. Эсвэл сүнсгүй гэдэг. Тэр сүнс гэдэг маань нөгөө нэг хамгийн сүүлд яагаад байгаа шүү дээ. Нөгөө нас урахад тэр яах бол гэсэн том асуулт яваад байгаа шүү дээ. Тэр яг одоо сүнсэн зайлшлаач юм уу, сүнсэн биенээсээ салчлаач гэдэг юм уу. Тэр бүх юм чинь тэнд явж байгаа шүү дээ. Тэгээ би ерөнхийдөө юунд 9 дугаар лекцлаа тэрэн дээр энэ буддизмын тухай нэлээ ярина. Тэгээ буддизмыг одоо ярих цаг болцсон юм байлээ миний хувьд. Тэгээд за энэ сүнс гэдэг маань болохоор бидний одоо нөгөө хин гэдснээс хавлаад л
Тэгэл хорвоо ертөнцид юу вэ? Гэр орон, хамаатан садан, нийгэм, гудамж, талбай, хөдөө, мал, хой одоо юу вэ? Уул ус тэр бүгдийг хэрхэн бага наснаасаа тэрнтэй учирч, золгож, ойлгож, буруу давхиж, айж, эмээж, баярлаж, хөөрч явсан тэр хүний нөгөө үндсэн сүнс баг. Үндсэн сувл. Ерөөсөө нэг тийм хүн. Ямар ч одоо тэнд бол ямар ч математикийн мэдлэг, зэдлэг, англи хэл мэдлэг ямар ч хамаагүй. Тий. Бидний яг үндсэн хүн маань тэрийг чинь сүнсгээд байгаа хгүй. Үндсэн хүн маань. Энэ хүн ер нь ийм л хүн дээ. Тий. Дараа нь тэр цол шагналаа аавна уу, айхтар тийм үү? Албан тушаал мушаалтай болно уу? Айхтар хөрөнгө мөнгөтэй болов. Тэр болоо зүгээр энэ сүнстэй ямар ч хамаагүй. Зүгээр яг сүнс өмүүлж мэднэ. Нөгөө хүн гэдэг бүр тэнхтээд балайтаж мэднэ. Тэгвэл тэр хүний үндсэн сүнс өөрт дотор нь тэр яваад байдаг. За би нэг ийм хүн шүү дээ. Би нэг ийм л хүн юм байгаа. Миний бага настай юм. Би одоо ийм хүүхэд болгон өөрийн онцлогтой ялгаатай ээжтэй, ялгаатай эмээ өвөдөө шүү. Хэний ч ээжүүд адилхан биш, эмээ өвнөр адилхан биш шүү. Хүүхэдөр өөрийн гэсэн тэр нэг сонин амьдралаар амьдраад өсөж байгаа шүү. Айлын 2 3 хүүхэд таад гуруулаа өөр шүү. Гуруулаа өөр замаар өссөн шүү. Тий. Сүүлд одоо ээжийнхээ тухай ярихад гуруулаа өөр юм ярьдаг гэж байгаа шүү дээ. Ээж тэгдэг байсан, тийм байсан те гэхээр нөхдөд өө тийм үү? Тийм байсан юм уу? Гэт ингээд бүр гараад идэх гэж байгаа шүү дээ. Аавд баг байхад тийм байсан те гэхээр өө тийм үү гэт ингээд. Зүгээр нэг айлд өссөн 3 хүүхэд гуруулаа шал өөр сүнстэй болж байгаа байхгүй юу? Тийм. Тэгтээ яг одоо зарим ээж аавууд чинь ямар кинон дээр вүлээ нөгөө юунда 2 ахтай нэг ихчтэй нөгөө хиний нэг том зохиол байдаг шүү дээ. Хүүтэн цусгээд юуны Капоти гэдэг Америкийн зохиолч юм. Би тухайн үед лекцэн дээр хэл ярьдаг байсан. Тэгээ тэрэн дээр хэлдэг шүү дээ. Сүүлд том болсон хойно хоорондоо ээж надад ганцхан надад хайртай гэдэг байсан гэсэн чинь нөгөөд үгүй надад бас тэгж хэлдэг байсан шүү дээ. Тэгээд 3 хүүхдээ урууланд нь ганцхан чамд хайртай гэж хэлсээр гол өсгцэн байгаа байхгүй юу. Тэгээ нөгөөд бол тэрэндээ баярлалцсан. Тэгэхээр энэ үндсэн тэр сүнс гэдэг нь аюул чухал байхгүй. Тэрийг л одоо манай чинь энэ хүүхэд наснаас, бага наснаас ээж аав, эмээ өвнөр чинь тэрийг л ингээл барьж чадахгүй, тэрийг л янзалж чадахгүй, ямар ч утгагүй англи сур математиктай сайн бол, шатарт сайн бол гэдэг шатар тоглож яах гэдэг хүүхэд гарч хөлбөмбө тоглосон дэр шүү дээ, тий. Тэгээд бид нар чинь энийн сүнсийг яахгүй тэр мэдлэгийн хэсэг дээр нь ажилласаар байгаад тэрэнд нь мөнгө цуглуулсаар байгаад тэгээд сүнсгүй хүүхдэд толчдөг. Үндсэн нөгөө хүүхд өөрийн гэсэн бий байхгүй учраас тэгэл савлгаат ч эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл одоо ямар ч шашаа аваа явуучих нь, ямар ч улс төр аваа явуучих нь, ямар ч одоо компани толгойн дэргэлэл аваа явуучих нь. Тэгээд маш том одоо энэ бол өстой маш чухал зураг, тэг бүр эртний зураг. Бидний энэ ухаан дотор юу байна вэ гэдгийг бүгдийг ингээд илэрхийлж гисэн. Миний энд яриад байгаа тэр хүний тэр дотоод ертөнц үсэж байгаа. Тэр яваад байгаа шүү. За ингээд энэ 3 том одоо дунд бол бид нар одоо сэтгэл зүй ярихаас өөр аргагүй болчих жоох байхгүй. Одоо яах вэ? Тий, энэ 3-ыг одоо яах вэ? Би энэ болохоор хязгаартай байдаг. Өгшөрчин. Эрэгтэй хүн тэгэл өгшөрнө, эмэгтэй хүн тэгэл өгшөрнө. Одоо яах вэ тий? За тэгэл байж тал юу гарч ирнэ? Оюуны асуудал, нөгөө бодол, сэтгэл тэр ойлгохоо учрыг нь олох хэрэгтэй. За тэргээ чадахгүй бол тэгээд дуусаа. За тэгээд үндсэн нөгөө хүүхдийн чинь багаас нь сайхан барьж аваад сүнсийг суулгаагүй бол тэгээд дуусаа. Тэгээд одоо би 4 жил лекцээс хэлжсэн багтаа одоо Африкийн ч юм уу Африкийн эмэгтэй за тэр төвд Азийн, Непал одоо энд хэг байдгийн тэдний эмэгтэйчүүд хүүхдэнд дандаа ингээд нуруунд дээр нэж байгаа байхгүй юу? Тий. Ерөөсөө биенээс салахгүй байгаа байхгүй юу? Гэт газар ухаад ингээд тийм үү тариад газар ухаж чад хүүхд ингээд нуруунд дээр нь байж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр тэд нар яагаад вэ? Тэр багаасанд хүүхдэд тэр сүнсийг суулгаж байгаа байхгүй юу? Тэрнээс одоо ах эгч дүндэртэй гэртээ үлдээчдэг ч юм уу, ганцааргийн цоожичдаг ч юм уу. Эсвэл нөгөөх нь нөгөө хөдөөний хүүхд чинь босго алхаж гаргаж ирээл тэгэл хураг шигтэй холилдол эхэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр чи одоо тэгэл хураг шигтэй холилдсноор бол сүнсэнд үсэх шүү дээ. Тий, дараа нь одоо тэгэл мал яриад, морио яриад өлчих гэдэг чи аргагүй шүү дээ. Ээжтэйгээ ойр байгаагүй, мортойгоо их ойр байсан биш шүү дээ. Тий. За тэгээ ах эгч нартайгаа үлдэнэ. Ах эгч нар гэдэг чи одоо тэгээд ерөөдөө таам шүү дээ. Тий, онгорол дээрлэхэл. Тий. За тэгээд ерөөдөө бид нар чинь тийм сонин хачин байдалд өсч. Одоо Япон тэгэл тэгэхэд чинь эмэгтэйчүүд нь
дутагддаг шүү дээ. Эрэгтэй хүүхдийг баг 6 билүү 7 нас хүртэл нь аав нь ойртуулдаг. Аав нь ойртуул яачих гээд байдаг. Битээ уйл, эрхэн уйлдгүй. Одоо ачаач юм болчихдог. Тэгэхээр хүн жижиг эрхэн уйлахгүй байдаг юм хөтлөө уйлна шүү дээ. Тийм. Би ч одоо тэр нөгөө орчуулсан Солонгос, Япон, Хятад 3 ормоныг орчуулсан. Хятад ормоныг уншиж байхдаа би ч ингээд нүднээс нулимс гараад байгаа юм чи. Тэр эмэгтэй хүн гэдэг нь ямар их одоо үүрэг даалгавар ачаалал ихтэй байдیں۔ Одоо эрчүүд бол тойрол тэнхтэй байгаа шүү дээ. За ийм том асуудал одоо бидэрт орж ирнэ. За ингээд бид нар одоо яагаад сэтгэл зүйн асуудалд ордог? Яагаад бид нар сэтгэл судлаач хайгаад гүйлдэд идэг? Яагаад лам руу яваад идэг гэж шалтгаантай байхгүй юу? Эцэс тэрхэн зүв байхгүй юу? Тэгэхээс өөр одоо тэг яах юм? Энэ гурав чинь багаас нь суулгаагүй, багаас нь сайхан залаад явчаагүй шүү дээ, тий. Би одоо энтхийн философи гэсэн мөртлөө ард талд дандаа бий гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад гэвэл ер нь энтхийн ингээд философийн номнуудыг ингээд уншаад энтхийн философитой танилцж байгаа. Ерөнхийдөө хүний энэ бий гэсэн энэ асуудыг маш их тавьж тэрэнд хариулах гэж оролцсон. Энтхийн гол одоо философч тэр Махавира гэж байгаа. Тэр бол хиндуизмын философи. За тэрний дараа одоо бидний сайн танил одоо буддын шишний одоо будда тийм ээ бас одоо бий гэдгийг маш их асуусан. Тэгэд ерөнхийдөө энтхийн философийн нэг онцлог болохоор биег бол ерөнхийдөө анханаас бол үүсгэсэн байна. Ер нь бол одоо бидэрт яг тогтсон яг бий бол байхгүй юм байна. Энэ бий бол одоо үргэлж өөрчлөгдөж шинжлэгч яадаг нэгдүгээр. Хоёрдугаар хүн өөрийгөө бий гэсэн тэр одоо бие даасан тэр биегээ үүсгэж яг одоо жинхэнэ бий болно гэдэг бол тийм амархан биш юм байна. Маш хэцүү юм байна. Одоо бидний нөгөө дэгэрэх гэлтэй яриад байдаг шүү дээ. Тэр чинь бол яг л бий болж байгаа юм байна. Одоо өөрийгөө олсон бий болно гэдэг бол ямар хэцүү тэр одоо буддагийн чинүүдээр зөндөө байгаа шүү дээ. Шунал байхгүй болох, хувиа бодох, эгоизм тэр бүгдийг байхгүй болгож устгаж байгаа шүү дээ. Энэ тэр хятадын философи ч гэдэг 3000 жилийн түүхтэй шүү дээ. Яагаад би одоо хятадын философиг бид гэсэн үгтэй холбосон бэ гэхээр одоо нэг тосгоныхон тариачдаа тий одоо бид гэдгийг одоо маш их чухалчилж хамгийн өмнө тавьдаг. Биеийнхаа өмнөр бидийг тавьдаг. Боловсролын тал руу хятадын философи боловсролыг их чухалчилж байгаа. Энтхийн философч нь хятадын философийн хажууд бол ерөнхийдөө сэтгэл зүйн маш их чухалчилж байгаа байхгүй. Одоо нэг биеийн асуудал багтаж байгаа байхгүй. Тий. Хятадын философи бол тэгэхээр тий биегээ хошин тавь эхлээд бид рүүгээ анхаар бид дотор чи учраа олчих юм бол бидний нэг гишүүн болж чадчих юм бол тэндээсээ дараа чи өөрийгөө одоо хүмүүжүүлээд явах хэрэгтэй. Японууд бол зэн буддизм гэж тэгж байгаа. Тэр чинь яг буддагийн оронд явж байгаа. За даоизм бол Японоос маш их хөгжсөн шүү дээ. Даогоор тэр одоо будд одоо тэр чинь нөгөө доо гэдэг чинь явах шүү. Бидний одоо нөгөө жу доо энэ төр гэдэг чинь айкидо тэр чинь тэр доонууд дандаа яваад байгаа байхгүй юу? Тий. Тэрний үг бол одоо тэгэх зам гэсэн. Төвчээртэй айкидо гэдэг чинь одоо өөрийнхөө хүчийг хэрэглэхгүй хүний хүчийг хэрэглээд өөрөө нь унгаадаг. Тэр яваад байгаа шүү дээ. Арабын философч нь одоо нөгөө өмнө нөгөө персийн философи эндээсээ хөгжиж бие даасан философи болсон баггүй. Арабын ертөнцид одоо үүссэн баггүй. Анх одоо гуманизм бидний одоо хүмүүнлэг гэдэг ойлголтууд чинь тэнд үүсэж байгаа баггүй. Хүнийг судалж эхэлж байгаа баггүй. Одоо тэр Коран гэж тэгээд Коран чи одоо нөл сургуун мөч тэр өдөрт тэр мөргөл хийж байгаа чинь дандаа психологи цэвэрлж байгаа. Мөргөл хийх болгондоо энийг цэвэрлж байгаа байхгүй. За гадаад ертөнцийн тосгол бол бидэрт орж иж дотоод ертөнц ингээд үүсэж эхлэн. За биенээс гадагш бүгд бол гадаад ертөнц. Биенээс гадагш бүгд агаараас ахуулаад одоо юу гэдгийг дулаан хүйтэн одоо юу гэдгийг. За тэгээ бүх нөгөө төрөвч лекс дээрээс нөгөө хилний он дээр тэг хорвоо ертөнц бол тэр чигээрээ кейсүүд аа. Объектууд биш, кейсүүд. Тэрний юу гэхээр дандаа болсон явдлууд. Бид нар болсон явдлуудын дунд л амьдарч байгаа байхгүй юу? Энэ бол гадаад ертөнц болсон явдлууд. Болж байгаа явдлууд. За хоёр дахь нь юу байдаг вүлээ? Бүх хэрэгүүд. Хэрэгүүдийг факт. Бүх фактуудын дунд бид нар байгаа. Хаал бол фактууд. Хаал бол хэрэг. Өглөөнөөс ахуулаад хэрэг тарьж байгаа шүү дээ. Тэр учраас нөгөө гэртээ бай гэдэг чинь тэр байхгүй юу? Ер нь гэрээсээ гаргаад ирэн димидээ. Гараал одоо тэгэл хэрэг тарьж байгаа шүү дээ. Хэрэг болоод, хэрэг тариад, хэрэгтэй болоод, хэрэг үүсээд, сайн хэрэг, муу хэрэг гэл бүх хэрэгүүдийн донд бид нар байж байгаа шүү дээ. Гэр орныхны тарьж байгаа тэр бүх хэрэгүүдийн донд.
улс оронд явж байгаа бүх болсон явдлуудын донд бид нар одоо дунд нэг байж штэ. Бид гадаад ертөнц. Гэр дотор ч гэсэн гэрийн ертөнц гэж байгаа штэ. Ээж аавын ертөнц, эмээ өвгийн ертөнц, дүү нарын ах эгч нарын ертөнц. За сургууль руу очих юм бол ангийнхны багшийн, найз, нөхдийн одоо юу байдгийг тэр бүх ертөнцүүд тэд нар бол бүгдээрээ нэг кейсүүд, фактууд. За бүх одоо байдлууд тэр дотор тодорхой нэг ситуашн үүсдэг. Тодорхой нэг нөхцөл байдал бид нар гэж орчуулдаг. Байгаа байдал, үүссэн байдал. Энэ байдлаас хэрхэн гарах вэ? За ингээл биднийг тойрол гадаад ертөнц маань бол дандаа кейсүүд, фактууд, ситуашнууд. Юу болсон бэ л гэж асууж байгаа шүү дээ. Яасан бэ? Ямар хэрэг гарсан бэ? Ямар нөхцөл байдал үүссэн бэ л гэж байгаа шүү. Тэрнээс одоо хэн ч одоо машин асуухгүй шүү дээ. Машин чи яасан? Засвал зам яасан гэж асуухгүй шүү дээ. Тийм машин зам, засвал зам тэр бүх чинь бүгд объектууд. Гар утас, компьютер бас нэг объект. Ямар лекц үүссэн бэ гэж надаас асуух нөхөөс ямар компьютер хэрэгэлсэн бэ гэж хэн ч асуухгүй шүү дээ. За дараагийн. Тэгэхээр гадаад ертөнцийн юмсууд нь бол биетүүд. Тийм ингээл. Тэр биетүүд бүгдээрээ хугацаатай, орон зайтай. Тийм. Энэ компьютер одоо тэгэл хэдэн жилийн одоо 2 3 жил болоод тэгэл хоцрогдох байх. Тэгээ компьютераа солих асуудал гарах байх. За тэгэл энэ өрөө яадгийн одоо муудын солин янзлын энэ гэрлүүд алгуулах байх. Энэ байшин ч одоо яадгийг мэдэхгүй. Тэгэхээр биднийг тойроод бол энэ зүгээр л конкрет юмс, нөгөөх нь абстракт юмс. За абстракт юмс гэхээр юу байх вэ? Абстракт гэдэг нь хурлын заал, хурал. Хурал гэдэг чинь абстракт. Тэр зүгээр хурал гэдэг зүгээр энэ дотор л явж байгаа байхгүй юу? Абстракт. Бидний маш их абстракт байна. Сэтгэл гэдэг бас нэлээд абстракт явж байгаа. Одоо баярлах гэдэг том абстракт. Судлаа ойрлж ивэл яах юм? Гомдох, гэмших дандаа абстракт. Боловсрал абстракт. Мэдлэг абстракт. За энийг бас ерөөдөө ойлгохгүй яваад байдаг. За абстрактыг болохоор манайх нэг хэвсэргээд ойлгох шүү дээ. Үгүй шүү дээ. Юу яаж хийсэр байх юм? Абстракт орчуулж болохгүй. За конкрет гэдгийг бодит гэж орчуулад байдаг. Гэхдээ бас энэ үгээ бас янз бүрийн бод. За зүйл гэж бид маш их ярьдаг. Дөрвөн лекцтэй байсан шүү дээ. Хайр гэдэг нэг зүйл ч шиг хачимэр идэв. Тэгээ зүйл гэдэг үгээр бүх монгол хэлний бүх муу мухай илчлэгддэг. Юм бичгээр ингээ дандаа зүйл болчих гээд байдаг. Зүйлүүдийн үүсэл энэ төргээд origin of species-ийг яаж орчуулсныг би танарт ярьсан шүү дөрвөн лекцтэй. За бүх юм бас эд болчтой. Тэгэл эд зүйл юмс дундлаадаа бид нар ингээд эргэлдээд байдаг. Тэгээ монгол хэл дуусчдаг. Би хэлсэн шүү хүлээн авах гэдэг үгээр хичнээн олон үгнүүдийг орчуулаад айтсан байдаг. Эмнэлгийн хүлээн авах, одоо тэр нээж хүлээн авах, айгуул бууд зочдууд энэ хүлээн авах одоо юутэхгүй. Үгүй яаж байгаа. Зүйл гэдээр одоо бүр өчнөө юмыг орчуулдаг. Бүр аймаар. Тий. Монголчлоод галигчлал явцсан хайг амар байхгүй юу. Тий рецепшн гэл рецепшнээр л явцсан дээр. Заавал хүлээн авах маахгүй яагаад ах хэрэггүй. Тэгэл гар утас гэх ямар хэрэгтэй. Тий. За ингээд одоо энэ дотоод ертөнцийн гадаад ертөнц одоо энэний дунд бидний одоо психологи одоо яах вэ? Энэ сэтгэл зүй гэдээ бас нэг буруу орчуулад байгаа. Уул нь ухаан зүйлтэй. Сэтгэл гэдэг чинь ухааны зөвхөн нэг л хэсэг нь байхгүй юу? Түрүүн ярьсан шүү дээ. Оюун гэдэг дотор. Тэгээ манайх чинь нэг сэтгэл зүй ухаан хоёрыг тусад нь яриад бүр хачин болоо явчих. Тэртээ нэг YouTube дээр нэг биш Facebook дээр нэг залуу ярьслаг байл ерөөсөө мэдмхээрж байгаа гэж нөхцөл. Ном унших уу, нарийн ширийн мэдгүй тэгэл мэдэх хэрэг чинь. Тэгээ гол нь энэ чинь нэг дотгошоогоо бид нар яаж хүлээж авах тийм үү? Тэр дотгошоогоо хүлээж авснаасаа дараа нь гадагшаага ямар төрөх гаргах. Тэр чинь аяг чухал байхгүй юу? Зөвхөн бид нар дотгошоогоо хүлээж аваад байгаад байхгүй шүү. Ямар нэг байдлаар гадагшаага төрөх гаргах шүү дээ. Ууралсан, баярлсан, даруухан, өнгөрсөн, хөөрсөн одоо юу байдгийг ойлгосон, зөвшөөрсөн, мэндэлсэн, хүндэлсэн, эсвэл бол одоо дээрлэгсэн, гайхуулсан, тийм медальтсан, тийм одонтсон, тийм баахан одонтдог нөхдөд дээ шүү дээ загварч.
За ингээд гадаад дотоод хоёр чинь нөгөө дотгошоогоо хүлээж авахад гадаад ертөнцийн зөрчил үүсэж байгаа байхгүй. Миний дотгошоогоо дотоод ертөнц үүсгэсэн явж байгаа чинь гадаад ертөнц зөрөөд идэг. Одоо би тэгэд яах вэ? Энэ хоёр ч одоо клэш болно шүү дээ. Энэ хоёр ч мөргөлдөн шүү дээ. Тулан шүү дээ. За тэр яах вэ? Уурлах уу? Гомдох уу? Зам руу явах уу? Сэтгэл зүйч рүү явах уу? Найз руу уцтах уу? Одоо гэр орныхонтойгоо одоо яад юм уу? Ярилцах уу? Одоо яах вэ? Ном унших уу? Гадаадын хүний мундаг айхтар номнуудыг буруу орчуулчихсан номнуудыг аваад унших уу? Одоо яах юм? Тий. Яг бол чинь хитрхи гадаад ертөнц чинь томорчод байна шүү дээ. Тэр нөгөө интернет, YouTube одоо тэгэл Instagram одоо юу гэдэг TikTok одоо юу гэдэг. За тэгэл одоо дээр нь тэгэл одоо малчин Чингис хаан малчин уламжлал Монгол соёл одоо юу гэдэг соёл уламжлал гэл ингээл одоо юу вэ? Одоо соёл уламжлалаас авахлаад бид нар чинь тийм үү TikTok хүртэл энэ том ертөнц дотор ч одоо яаж учруулах вэ? Яаж? За тэгэл байж итэл жиргээ мэргээ нөгөө Twitter X гэж орж ирэл жиргэлдээд л. Тийм. Тэгэхдээ яах юм? Эхний зөв юм. Хинд за энэ хүн нэг юм ярьж байна да. Энэ тэнд сонсож уншиж яхад нэг ойролцоогоор яг энэ хүн болвол бас яг юм уншсан мэдсэн хүн байна гэдгийг яаж мэдэх вэ? Тий. Хоосон толгойтой нөхдүүдийг одонгоор ингэрийн дүүргээ ачиж шүү дээ. Тэгээ хүмүүс нь болохоор одоо авцсан төрийн шагнал авцсан төрийн соёлгоо авцсан хөлбөрийн баатар болчлоо. Чингис хаан одоо авчлаа. За энэ их мондог хүн юм байна гэдэг. Одоо нөгөө нөхрийг чинь одоо хүнддэх юм уу? Тий. Одоо цаанаасаа бол тийм л зоригтой юм шиг л. Энэ хүннийг л одоо сонсож яваараа наадах чинь том баатар болгоцсон шүү. Тий. Өөр хүн битгий сонсороо л гэж байгаа юм шиг үлээ. Тий. За тэгээ тэр нь чинь нөгөө мэдэхгүйгээр яаж одоо гадагш шээ. Мэдэхгүй хүний гаргаж байгаа төрх. Мэддэг хүний гаргаж байгаа төрх. Тий. Би хэлээч нөгөө философичд хоорондоо уулзаад юм яриад тэгэл нэг философч гэдэг мэдчихдэг байхгүй. Тэрэнд одоо надад философийн профессор доктор гэсэн нэрийн утас үзүүлэх ямарч хэрэггүй. Яриад мэдчихдэг байхгүй. Итгэн өгүүлбэрээ тэгэл за окей. Нэрийн хуудастай тэр одоо айхтар газрын тийм мундаг хөрөлнгийн философийн хөрөлнгийн захирал тэнхмийн том профессор гэдэг гэсэн хүмүүстэй юм яриад ерөөсө философи үнэртдэг. Ганц ч үг нь философи үг байдаг. Тий. За ингээд одоо өшөө одоо нөгөө ертөнц чинь бүр гачин болж байгаа шүү дээ. Дээр нь ингээд гаднаас ингээд сая хэлдэж шүү. Шахалт ороод ирнэ. Зүр бид нар ингээд зөвхөн 50 ертөнцийг хүлээж авдаг болов бас амар гоёин. Тий. Тэндээс чинь асар том юу яваад байна шүү дээ. Шахалт орж ирээд байна шүү дээ. За энд одоо яах вэ? За ньюс гэдэг нэг юм ороод ирж байгаа. За энийг одоо яах вэ? Амар шүү ньюс чинь бид нар мэдж байгаа шүү дээ. Манай одоо Монцамегийн бүх мэдээнүүд чинь болвол AP гэдэг American Press гэдэг тэндээс худалдаж авсан мэдээнүүд байхгүй юу? Хэдэн доллараар гишүүн болоод худалдаж авдаг байхгүй юу? Хинч Палестин яваагүй, хинч Украин яваагүй. Хинч Иран яваагүй, хинч Афганистан яваагүй. Тэнтхийн бүх мэдээг Монцаме гаднаас мөнгөөр доллараар худалдаж авдаг. Гэрээтэй. За тэгээд бид тэднэр лүү Монцаме руу ямар мэдээ хэн явуулаад байгаа? Тэрийг хэн орчуулад байгаа? Мөнгөний хэн шийдвэрлээд байгаа? Тийм амар биш ньюс гэдэг бол. Би чи Монцамегийн юу ингээл орхон хөдөлгөл доороо бичсэн байгаа чи. Шууд American Press гэж тавьчихсан байлээ. Бүр тэгээс өөр орох байхгүй. За сошиал медиа бол яг тэгээд чөлөөт бид нар. Тэгтээ одоо бид нар чөлөөтгээд байгаа ч гэсэн эцсийн явсаар гал чөлөөтж болчихдог шүү дээ. Бид нар мэддэг шүү дээ. Facebook-ийн тэр улаан цайн одоо медиунд ч ингээ лайкуудыг ингээ дарах тэр бол тэр төрөг ороод ирчихсэн. YouTube дээр бол бүр зарим үед бүр ингээ ичмээр байдаг. Тий. 2000 дээр энэ төр бариад идэв шүү дээ. YouTube дээр заримдаа зарим лекцүүдийг амар хөгжилтэй. Тий. Тэгэхээр өөр нэг лекц үжил 30,000 дээр явж байгаа хөөе. Тэгэхээр ямар хүмүүс нь 2000 лайк ч YouTube руу ороод ямар 30,000 байгаа. Тэр чинь тодорхой нэг хэмжээг нэг тогтмол байх хэрэгтэй шүү дээ. Ойролцоогоор дандаа нэг 15,000 ч байдаг юм 10,000 ч байдаг юм уу. За тэр бол амар юм билэ. Тэр сошиал медиа бол ерөнхийдөө юу нэ би чи аль лекцлэр билээ. Big Tech-ийн тухай, технологийн феодализмын тухай ярина шүү дээ бас. 7 8 байгаа баха. Тий. Энэ технологийн феодализм одоо ороод ирсэн. Нөгөө том Америкийн Big Tech-үүд хүндрэлтний ерөнхийдөө феодлын нийгэм болгоо ичлаа шүү дээ. Зөвхөн тэдэрл мэддэг, тэдэргэл сонсдог, тэдэрхаар л одоо баргалж үнэн зөв гэж явах юм хаашаа. Тэд одоо бурхан юм уу, юу юм? Үннийг мэддэг хүмүүс юм уу? Бидэрт үннийг одоо тараадаг тийм айхтар тэр эрх мэдлийг хэн өгцөө тий. Их мөнгөтэй гэдгээрээ тэр чинь феодлууд байхгүй. Феодлууч их мөнгөтэй тэгээд ядуу байлгаж жагаад
Тэгэл хамгийн маа хэлэгдэг төгтөөд шүү дээ. Тий. Тэгэл за дээр нөгөө инфлюенсер гэдээ ороод ирнэ. Тий. Нөлөөлөгчд. Тий. Тэгэл тэрэнд одоо нөлөөлүүлээл. Тий. За бабл бол яг хөө энэ бол тэргүй бүр эртний их ойлголт. Тий. Бабл бол ерөөдөө бид нар бол дандаа гар утсараа интернет рүү орлоо, баблд ороод суучих байгаа байхгүй юу? Тий. Одоо YouTube руу орлоо. Миний цаан чи нөгөө big технологийн компани миний YouTube руу орж байгаа тэр бүх миний хөдөлгөөнүүд бүгдийг юу чинь алгоритмууд нь ажиллаад тэгээд надад за ер нь бол энэ хүн бол сүүлийн 7 хоногт сүүлийн 1 сар сүүлийн 1 жил бол ийм л юмнууд үздэг ийм л сэдвэр үздэг хүн байгаа гэл тэрнтэй л холбоотой юмнууд явуулаад байна. Тийм тэрс бид нар одоо YouTube руу ороод зүгээр л хэмжээшгүй их мэдээлэл дотор хэмжээшгүй юм дотор орчих юм биш шүү дээ. Яг зориулсан бидний психолог зориулсан бид нар явуулсаар байгаа бидний психологийг тийм болгочихсон сэтгэл зүг тийм болгочихсон л YouTube-ийн янз бүрийн видео янз бүрийн лекцүүд орж ирээд байгаа шүү дээ. Та нар мэдэн шүү дээ. Нэг юм сонирхоод харсны дараа маргааш нь тэрнтэй холбоотой 3 4 юм ороод ирсэн байдаг шүү дээ. Тэр чинь бол бид нар бүр тоглож байгаа байхгүй юу? За энэ бол амар. За энэ бол одоо нөгөө Обама чинь нөгөө Facebook-ийн баблаар сонгуульд ялсан гэдэг шүү дээ. Хамгийн анхны Facebook-ийн баблыг чинь ашиглаж сонгуульд ялсан чинь Обама шүү дээ. Тэр яг ямар сэдвээр сонирхдаг ямар сэдвтэй гэдгийг хар цагаан хоёр Америкийн аристнуудыг ялгаж хагаад хар аристнуудад зориулсан бабл Facebook-ийн профайл таймлайн цагаан аристнуудад зориулсан таймлайн явуулаад тэгэл сонгуульд ялцсан гэж байгаа шүү дээ. За манад бол яг тэтгэл төргөд хэрэг байдгүй. Тэтгэл төргөө бүгдээрээ намтайгаа хамт үхэн гэдэг хүмүүс юм чаа. Тий. Тэгээ одоо тэдэрт ямар ч реклам ямар ч юм юу ч хэрэггүй. Тий тэр одоо тэгэл ингээл тэргээр хөөцөлдөөд тийм үү ямар ч хэрэггүй. Тэтгэл төргөө намтайгаа хамт өгөх хүмүүс намынхаа төлөө өгөөл тэгэл дуусна. Тий. Тэгэл өгөхдөө тий нам мань гэж өгөх юм шиг хэлдэг. Сүнс нь нам болцсон. Тэгээ тийм сүнстэй байж шүү дээ. Болох нь. За дараагийн одоо том асуудал болохоор яг ер нь бол тэгэл бидний одоо гадны шахалт нөлөөлөг төр бөмбөлөг дотор орогнох чинь бол ерөөдөө одоо янз бүр одоо намууд сайн биелсэн тийм үү? Нам бол асар том бөмбөлөг. Тэрэн дотор зөвхөн тэндээсээ мэдээлэл аваад тэндээсээ амьдраа баталгаажуулаад тэгэл тэр дотор яваад ахдаг ерөнхийдөө болчихно. Юу ч сураагүй гэж болно. Ямар ч хэмжигч сураагүй гэж болно. Бүр олигтойгоо шиг явах юм л дарга марга сайд болоо явчихдаг бид нар мэдэн шүү дээ. За дараагийнх бол клуб. Янз бүрийн клубүүдэд одоо орж байгаа. Зөвхөн тэр клубийнхантайгаа харьцдаг. Тэгээд тэр клуб дотор аз жаргалтай. Ер нь клубийн нэг гишүүдийн тоог би ч бас нэг хэсэг анх одоо философи эхэлж байгаа үе чинь 12 3 оны үед ерөөдөө Улаанбаатарт аюу клубүүд өгдөг гэсэн. Тэнд сургууль төгсөгчдийн клуб, энтхийн клуб, тийм клуб. Нэг клуб дандаа өөрөө нэг лекц уншуулна. Явал очих нь 40-д л хүн байна. Тэгэхээр ерөнхийдөө клуб бол 30-40 тэл байт юм билээ. Тэрнээс их болдгоо юм байна. Тэгэл хөрөлдөөл яг хамаатан шиг гэр орны хүмүүс шиг хоорондоо тотно клубийнхан. За том одоо клубүүдийг мэдж байгаа шүү дээ. Энэ юу гэж нэг клуб байгаа. Ротари бол одоо маш том клуб. Тэрэндээ ингээд өдрөө ойртчихсон. Хамаатан саднаас илүү. За ротаригаас өөр нөгөө нэг Америкийн нөгөө юу баг шүү дээ. GSI тэр бол том клуб. Би чинь 13-4 оны үед ротаригийн Улаанбаатар тэг хүрээний чиглэл тэд дээр нь очиж нэг лекц уншиж байсан. Хөхрөлдөөл хөрхөн юм байлээ. Нэг эмэгтэйчүүдийн чиглэл нэг хэрэгтэй байсан. Тэгэл тэрэндээ нөгөө эмэгтэйчүүд нь зүгээр техник юм байлээ. За юуны ямар сумын эмнэлэгт хэдэн эмнэлгийн ямар багаж бэлгэлсэн ч гэх шиг тэр клубийнхан ч бүр амар юм билээ тийм. Сумудаар бас явчихдаг хөрх юм билээ тийм. За тэгэл үжсэн GSI гэдэг нэг клуб дээр очисон. Тэг Сэлбийн голын тэр нааталтал байсан шиг санагджээ. Бас нэг баахан нөхдөд ингээс утсан. Тэгэл бас ингээд нэг ойртоо цус мөсөн ойртоод цусаас илүү бүр эргэтэн ч ортдог юм шиг байлээ. Ганцхан цус биш. За тэгээ шүлс мөснөөс ойртдог байлгүй. За тэгээд ийм нэг хаа нэг газрын гишүүнчлэл.
Хаана явж байгаад яаж байгаа тийм яг тэнд гişүн болчихдог. Тэгээд нөгөө бабалд орчдөг. Тэгэл тэдний ярьж байгаа зөв, бидний ярьж байгаа зөв. Тэндээс өөр хүн ороод ирэхэд энэ клуб чи өөр хүн юу оруулах юм бэлээ. Тий. Шууд л өгөө гаргацдаг юм шиг үлээ. Тий. Нөгөө нэг юу чи азрагч нөгөө 7 8 9 гүүгээ тууж тавьж хагаад өөр азрагыг гүү хөрөөд ирэхэд гэлгээд хөвөө явчихдаг шүү дээ. Явчих гээд. Тий. Тэгээд тэгдэг юм шиг үлээ. Тий. За тэгэл одоо манайхан тий. Бөө манайхнууд тий. За тэрэн дотор одоо яах гэж байгаа. Танайх нь яах юм мэдэхгүй. Манайхан гэж байгаа яах гэж байгаа. Номсмор харах гэж байгаа юм уу? Мэдэхгүй. Тий. Чулуу шидэх гэж байгаа юм уу? Тий. За салбарынхан гэл. Өө зүгээр хөөрч гүний салбарынхан. Зүгээр нэг мэрэгчлэр л сургуулаа төгсчөөл цалингаа аваад ажиллаа явж байгаа хүмүүс шүү дээ. Гэхдээ илүү яах гээд байгаа юм бэ? Илүү юу хүсээд байгаа юм бэ? Тий. Илүү юу хүсээд байгаа. Тэтэй дөрвөө тэгэл одоо барилгын салбар байх юм бол тэгэл барилгадаа сайн л байж таарна шүү дээ. Тэгээд бид нар бодлого барилга та нар барилга хийж чадахгүй гэж одоо болохгүй шүү дээ гэж. Чи нийгэм чинь янз бүрийн салбарууд байна шүү дээ. Тэгжээч нөгөө нийгмийн систем үүсэж байгаа шүү дээ. Системийн онол гэж байгаа шүү дээ социологи. Тий? За одоо эмнэлгийн салбарууд тэгээд одоо эмнэлэг тий тэгэл анх сурсан одоо эмчлэх үүрэгтэй. Тэгээд одоо их юмд одочлохгүй шүү дээ. Тий? Одоо манай лекцэнд ирдэг байсан нэг залуу хэзээ үлээ анх нэг охин хоёр нэлээд их лекцэд ирж ирсэн. Дараа нь анх төгсчтэй гэсэн. Тэгэл төгсөөл хүний ихэмч гэсэн тамгатай болцсон явж байгаа байхгүй. Бүр айс шүү дээ. Чи хүний ихэмч гэсэн тамгатай хүмүүс. Тий тэр гэдэг байгаа юм чи. Тэгэл эмчлэн байна. Хүний ихэмчлэн байна. Айхтар юм, мундаг юм, тий. За тэгэл манай салбарынхан одоо хуулийнхан гээл. Манай салбарынхан манаахан гээл. Хууль чинь бидний төлөө байх хэрэгтэй шүү дээ. Гадаад ертөнц дотоод ертөнц хоёрын ямар ч зөрчил үүсэхгүй хүн гин өөрийгөө олигтойхон шиг аваад явцдаг бол хүн бүр тэгэл хууль ерөнхийдөө тэгэл ажил багсан шүү дээ. Тий. Татварын юмнууд хийх бах. Тий. Гайл мэлийн юмнууд хийх бах. Тий. Тэвгүүл зөрчлүүд эсвэл гэрэмэрийн дээр л ажиллах бах. Тэрээс одоо хүмүүсийн өөлж өмдсөн өшөө хонцон сансан одоо чадантай энэ гэсэн тийм нөхдүүдийн одоо тэгээ зурлахгүй шүү дээ. За ингээд өөртөөгөө нэгэн хэмжээний хүмүүстэй ханамжтай явцуурах, туйлшрах, гадуурхах энэ л яваад байгаа байхгүй юу? Өөрийнхөө хэмжээний хүмүүстэй. Энэ бол нам, клуб, цугларал, хааны газрын гишүү, манайхан салбарынхан бүгдээрээ өөртөөгөө нэгэн хэмжээний хүмүүстэй намайг чинь 12 он лекц уншаад эхэлж байхад янз бүрийн хүмүүс зөндөл хийжсэн шүү. За одоо ингээд таныг одоо ингээд клуб болоо та энэ гэл. Клуб болгох ч л шүү наа. Тийм тэгэл хэдүүлээ сайхан гоё байл гэж яхах шиг л шүү. Тэгэл манайхаа ингээл тий. Бид юустай хийхгүй шүү гэсэн тий. Тэгснэ хаста нэг нөхөр тэр бас жоохон хэтрүүлдэг нөхөрлөө. Таны фэн клуб байх болно ч гэж. За болоо чи тийм байхгүй шүү. Алах гэж л шүү хүнийг бүр цусгүй алах нь л шүү дээ тий. Тийм байхгүй тий. Ерөн ч философч хүн юм аягаал явдаг тий одоо юм уу байхгүй шүү дээ тий. За сэтгэл зүйн онцлогууд насаараа тэнд тэй үсэг нэмээд тавьчих тий. Насаараа тий ерөнхийдөө мэдээж энэ сэтгэл зүйн онцлог бол насаараа тий тэрийг л бид нар ерөөс ойлгохгүй байгаа байхгүй тий. Энэ бол цочрохтой нөлөөнд орохдоо амархан тийм нас байна. Тий бид нар бичээс шилжтэй нас болоод байгаа. Гайхамшигтай шүү дээ. Тий. За бүр одоо юунд жоохон хөөхтөг бол сайхан худлаа яриад толгойг нэргүүлж мэдэр болдог. Тэгтээ явахдаа сүүлийн үед ер нь тэд чинь бас буцаа толгой эргүүлдэг болчиход байгаа л да. Тий. Тэгэхээр харилцсан одоо толгой эргүүлцэх л асуудал гарна шүү дээ хөөхтдээ. За сэтгэл зүйн хэлбэлцэл бол хүргэлж явагдана. Чи яаж сэтгэл зүйн хэлбэлцэлгүй байх гэдэг юм чи робот юм аашийн андроид юм уу? Тий. Чи ямар аппарат эндээ ямар зоцсон юм уу? Одоо нөгөө хиний Elon Musk-ийн ямар нейролинкийг эндээ хийдсэн юм уу? Тий. Үүш шүү дээ. Сэтгэл зүйн хэлбэлцэл зогсоо зогоо явагдаж шүү дээ. Өглөө орноосоо босоод сэтгэл зүйн хэлбэлцэл тэгэл сэвлүүлцэл савлгаатаал тэгэл орой орж ирж байгаа шүү дээ тий. Тэгэл орондоо ортол дахиж нэг хэлбэлцэж өгөөл дахиж нэг уцаа онгоолгож харж дахиж нэг хөөргөж өгөөл тий. Тэгээ унтах гэсэн хүн чи юм одоо унтах хэлбэлцсэн юм чи хэлбэлцээд нойр өрчихгүй нүд анжихгүй дахиад нэг харч марснагдаад байдаг. Мессеж ирсэн болов яадаг болов лайк дарсан болов тий. Зүрх дарсан болов тэгээд хэлбэлцэл унтаж чадахгүй тий. Тэгэхээр чи ерөөсөө тэгэл орноос тэгэл өөрөөгөө ер нь тэгэл би унтсан уу л гэж гэрийнхнээс асуудаг байх хэрэгтэй.
Гэхдээ чи бүр нэг овоо сайхан удсан шүү. За ашиггүй дээ. Өнөөдөр чи бүр нэг сайхан удлаа. За тэгээд огших, могших, момгорох гэдээ хөрөд хэлдэг шүү дээ. Чи амар өгнөдөө. За тэгээд заллах, маллах, харгалах, маргалах, онигоо тийм. Тэгээд Монгол ирчүүдийн нэг гоё юм болол юу гэдэг вэ? Уулзахаар онигоо ирээддэг. Тэгээд чи нэг онигооч юм бол асар том хамгаалах механизм юм байлээ. Тэг өөрийгөө хамгаалдаг юм байлээ онигоо ярьж. Яг бол нарийн ширийн юм ярихаар хэцүүчих гээд идэг. Тэр бушууш онигоо яриад эхэлдэг. Тэгэл хөрөлдүүлэл онигоо яриад. Тэгэл тэнд ярих гэжсэн ажил хурал мурал инээ дээр жоохон serious юмнууд ажил хэрэг чинь бүгд тусдаж байгаа байхгүй юу. Би ч одоо энэ тэндэг лекц янз бүрийн бол уусаад бас нэг зарим газарууд дээр жоохон ойртоод жоохон ингээл нэг гайгүй болоод эхлэнгуут л нэг нь онигоо яриад тэгэл хөрөлдчихдөг байхгүй юу. Тэг одоо хөрөлдөд байгаа хүмүүс ч одоо ямар лекц унших юм. Тий адилхан хөрөөд тэгэл одоо хөрөлдөг л гарсан дээр шүү дээ. Тий. Тэр хүн шоолох, моолох, хошигнох бол их балаа юм лээ. Ер нь бол ер нь альч артан. Би сая сүүлийн үед буддизмын лекц бэлдээд тэгээд төвд Непалийн буддын сүмүүдийн янз бүрийн гой гой видеонууд байна шүү дээ. Тэгээд тэрийг үзэж хахад хинч юу шоолохгүй байгаа байхгүй. Тийм битгэв. Юус нэг шоолохгүй. Нэг ямар нэгэн байдлаар чи ийм ч гэхгүй. Тийм битгэв. Гайхшдээс надад. Тэгээд тэд чинь бүгд айгуугаа эрхчлөөтэй өсөж байгаа байхгүй юу? Хөнгөж байгаа байхгүй юу? Хинч наваг шоолохгүй шүү дээ. Хинч наваг шоолохгүй шүү дээ. Гэхдээ ямар гоё юм бэ? Гайхамшигтай. Тэгээд тэр бол өстой авах юм байлээ дээ. Тэгээд ер нь бол айгүй хэрэгтэй юм билээ. За энэ янз бүрийн сэтгэл зүйн одоо эмч нар манай сэтгэл судлаач энэ одоо тэгэл Мойсус хаан байна одоо тэгэл тийм үү зогсоо зайгүй тийм одоо минут бүрд сэтгэл зүйн профессор, сэтгэл зүйн магистр, сэтгэл зүйн бакалаврууд одоо төрж шээ. Тий одоо сэтгэл зүйчдийг бол одоо Мойс бол одоо үйлдвэрлэж шээ. Тэр үйлдвэрлэж байна. Тэгэл одоо сэтгэл зүйн тэр зөвлөгөө, мөвлөгөө одоо тэр сошиал медиа, тэр фейсбુક төлөвлөрсөөл бүх сэтгэл зүйн зөвлөгөө. Агт тэр чинь абстракт юм биш л сэтгэл зүй гэдэг чинь. Ингээ бариад ингээ хэмжиждэг юм биш байхгүй юу? Тийм байх, ийм байх ямар ч боломж. Зөвхөн энэ дотор явж байгаа төсөөлөл байхгүй юу? Тэр төсөөллөг мэдлэг боловсрал янз бүрийн юмар тэр төсөөллөө бэхжүүлж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэгээд энэ disruptive thinking гэж их гоё үг гэдэг юм аа. Тэгээд энэ бол ерөнхийдөө хэцүү төвхтэй гайхмаар цочмоор бүрийг хүлээн аваад цааш яаж урагшлах вэ гэсэн бодол байхгүй юу? Тий. Хачаач юм гээд хүн тоглорлаа шүү дээ. Тэгвэл тэрэндээгээд унаад өгөх биш. Тэгэхдээ тавилын юмдаа гэж суучих биш. Эсвэл бол зурсан зурагдаа гэх биш. Эсвэл би ямар ч азгүй юм дээ гэд одоо ингээд өөрийгөө өрөвддөг одоо нэг амар том механизм байгаа шүү дээ Монгол хүний дандаа гэдэг. Юу ч удаагүй хаад ингээд өөрийгөө өрөвдөд эхэлдэг. Тий. Би ч яах те тэр гээд гоё юм уу тэр гэл тий. Тэр ч амар өөрийгөө өрөвдөж байгаа байхгүй юу. Тий. 100 тэр ч бол өөрийгөө өрөвдөж байгаа юм билээ шүү дээ. Тий. Би тэгж л ойлгодог шүү дээ. За cognitive dissonance гэдэг бол айгүй чухал үг. Энийг бол одоо хаанхын ч одоо психолог хаанхын сэтгэл зүйн салбарт айгүй ярьдаг байхгүй юу. Тий. За манайд бол тэгээд энийг борчуулнаа, цусын холноо. Тий. Хоорондоо зөрчилтэй бодлуудаа яах вэ гэсэн тийм байдалд орох байхгүй юу. Толгой дотор хоорондоо зөрчилтэй бодлууд орж ирдэ шүү дээ. Тэгээд за яах вэ? Тэгэл одоо шаналаад эхэлж шүү дээ. Тэгээд тэрийг хэлж байгаа байхгүй юу. За энэ OCD гэдэг Obsessive Compulsive Disorder гэж энэ айгу гоё үг. Тий. За манай орчуулга гэсэн биш өөрийгөө алавдах сааталд орох гэсэн байна. Биш. Би бол тэгж орчихсон. Манайх байна шүү дээ. Мөсөө орчуулга шүү дээ. Үлэгт бодлын албадмал шинж гэж байгаа байхгүй. Ч одоо юу вэ? Яруу найраг юм уу? Тий. Яруу найраг л шүү дээ. Тий. Тэнд бодол ерөөсөй байхгүй шүү дээ. Одоо thinking гэсэн үг төр дотор байна уу? Байхгүй шүү дээ. Тий. За үлэг гэдэг чи одоо ямар үгийг үлэг гэдэг байгаа мэдэхгүй. Тэгээ obsessive нь үлэг гэж байгаа юм уу? Үлэгт бодлын албадмал шинж энэ гэж байгаа байхгүй. Би болохоор орчуулгатай гэж ерөнхийдөө өөрийгөө алавдах сааталд орох. Ингээд өөрийгөө ингээд алавдаад идэх. Тэр нь тэр хүнийг итгэвтэй энгийн байхад ингээд саатуулаад байгаа байхгүй. Тийм л өөр юм байхгүй. Тэгэл болоо.
Зүгээр л хүн ингээд нэг өргөд алуудаад идэг шүү дээ. Үргэлж явагддаг. Тэр бол дандаа явагдаж шүү дээ. Тэгтээ тэр нь бол өлегт бодол биш шүү. За OECD цааш нь obsessive compulsive disorder цаашаа бодол, төсөөлөл, дур, үйлдэл тийм үү энэ бүгд дахин өөрийн ухаангүй ингээд давтагдаад байх. Нэг юм нөтх ингээд л бодоод байх. Замбал. Энэ бодлосоо салъя. Эсвэл нэг юм төсөөлчөөл тийм болоо тэгсэн болоо. Тэгээ одоо нөхөр тгсэн байна, эхнэр тгсэн байна, хүүхэд тгсэн байна, найз тгсэн байна гэхээр готл цааш нь ингээд ургуулад ингээд төсөөлөд тэгсэн баг. Тэгсэн баг. Тэнгүүтээ одоо яадаг ч. Лавшруулж төсөөлөөл. GS аяхан сая тэдэн эмэгтэй Сингапур руу яваад ирсэн байлээ шүү дээ. Одоо гэл төсөөлөх. Гэл төсөөлөх. За угааж цэвэрлэх, гэрэл унтраас нуу, матаго бүзэг гэж шалгаал малгаал тийм үү? Энэ ч бол яг л энэ яваад байгаа. Тэгээд өөрөө ингээд өөрөө алавдаад байгаа байхгүй юу? Зүгээр хайчих юм байхгүй юу? Тэр гэрэл унтарцал байгаа шүү дээ. Одоо за тэгээд үргэлж юм угааж цэвэрлж идэг хүмүүс шүү дээ. Гараагаал сав үрээл зүгээр ус үрээл тэг гарааг хугаадаг хүмүүсийг бүр гойроо бүр авчих хэрэгтэй тэмээтэй айлд савгүй усгүй тэмээтэй айлд авчих хэрэгтэй сайхан идэгрээл үрээд ирнэ тэгэл одоо мартаагүй бүр ингээд дистараал хүртэл анхаардаг заавал 1 2 3 гэж дистараалах гал идэг би ч гэсэн бас тиймэрхүү бас надад явагддаг л да. Заавал ингээл 1 2 3 ч гэдэг юм уу. Тэр нэг цонх байна. Энэ хоёр болохоор хосоороо юм байна ч гэдэг юм. Зөвхөн дөрвөн баг нь байна ч гэдэг юм уу. Тэг энэ ч бас нэг албадлаг явж байгаа байхгүй. Тий. Одоо Мойсехаар бол өлегт бодлын албадмал шинж явж байгаа байхгүй. Тий. Уул нь бол өөрийгөө албадахаа л байгаа байхгүй. Тэгээд тийм сааталд орчдөг. Гэд тэрийг болох л хэрэгтэй байхгүй. Тэгэд баг нь тоолохоо болох л хэрэгтэй байхгүй би. За тэгээд автомашины дугаар хараад гачин яадаг нөхдөцөндөө байдаг чинь нэмж хасаал тааруулаад л ингэдэг. Утасны дугаар гэл тэг. Зарим хүмүүс бол ингээл утасны дугаар муугаар заавал тэр дугаар авна гэдэл. Тэр чинь Мойсехаар бол улагт бодлын албадмал шинж юм байна шүү. Заавал итэм утас. Хидчихсэн яадаг нэг хитэн тоол байна шүү дээ. Тэр тоонуудад ингээд удаан өгдөг. За тэгэл нэг тоог бас их анхаарах. Тий. Одоо би ч бас нэг тоог анхаардаг. Тий. Өлегт бодолтой. Тий. 13-ын тоонд одоо чилээ дуртай авах жишээтэй. Багын нэг тийм явж байгаа байхгүй. За та нарт бас янз бүрийн тоонууд байгаа бах. Тий. За ингээл янз бүрийн одоо өвдгөх юм да. Тий. Юуны одоо юунд өөрийгөө тэр өвдгөх гэсэн юунууд байна. Өвдгөх дуртай. За порно эротик фильм үзээд ингэх юмсан гэдэг бол одоо чигтэх тий. Дандаа дахин зогсохгүй яг тэрийг үзчих юмсан. За энэ бүгдийг тоохгүй байх гэж оролдох гэсэн юм явж байгаа байхгүй юу? Тий. СИД юу хэлээд байгаа юм бэ? Энэ бүгдийг тоохгүй байлаа л гэж байгаа байхгүй юу? Тэрнтэйгээ бити нэг зуралдаа, тэрэндээ бити ялагдаад, тэрэндээ бити дарамтлаа, тэрнийхээ боол бити болоод байгаа чи зүгээр л энийг мэдээд авчихл гэж байгаа байхгүй юу? Тийм. Тэр чи одоо заавал тэр өлегт бодол гэдэг эмгэг одоо зарим юмудаа би цаашгаа явна тий. За ингээд эн чинь хоёр юм гарч ирээд байгаа байхгүй юу? Нэг нь болохоор неврозын асуудал, нөгөөх нь психозын асуудал байхгүй юу? Тийм. Невроз нь гэдэг ихээр бид нар юу гэдэг ерөнхийдөө жоо нерв талаас байхгүй юу? Нервийн талаас асуудал үүсэх байхгүй юу? Сэтгэл зүйн асуудал үүсэх. Бид нервдүүлээд энэ гэдэг шүү дээ. Тэр чинь бол ерөнхийдөө хүүхэд насны өөрийн намтраас үүсэлтэй гэж байгаа байхгүй юу. Ер нь ихэнх неврозууд бол хүүхэд настай холбоотой гэж байгаа байхгүй юу. Бид нар энэ хүүхэд наснаас тоохгүй байдаг чинь маш их осолтой байхгүй юу. Хүүхэд нас амар чухал шүү. Тэн дээр л бүх сэтгэл зүйн мэдлэг мэргэжил одоо юу гэдэг босож ирдэг шүү дээ. Зигмунд Фройд бол дандаа л хүүхэд нас суулж байгаа.
нөгөө юунг бол дандаа хүүхэд нас цааш асууна. Эмээ өвөө ч асууна. За нөгөөх нь болохоор психоос нь болохоор яг хэвдээ психологийн өвчтөй ойлгомжтой. Тодорхой олон улсын мэрэгжлийн юунд бичигдчихсэн. Жишээлбэл hallucination гэж үг байдаг шүү дээ. Hallucination тэр бол яг хий юм харах. Тийм хүмүүс л зөндөө хий юм хардаг. Юу яриад байна харсан. За тэгээд айгаад эхлэхээрээ бүр их юм хардаг гэдэг шүү дээ. Тэ харанхууд. Цасан дээр гарсан мөрийг хүртэл хараад л хүний мөр байна гэж айгаад л хашаанд ороод хүн ороод ирсэн байж гэдэг юм уу. Тийм аа. За delusion бол болохгүй боломжгүй юм гээд дандаа ярьдаг тийм хүмүүс. Delusion. Дэлүүлүү гэдэг одоо залуучууд хэрэлдэг байдаг шүү дээ. Дэлүүлүү гэдэг чинь тэр яваад байгаа байхгүй юу? Дандаа тийм болохгүй бүтэхгүй юмнууд ярьж идэг. Ерөөдөө юм идэхгүй хүн л дэлүүлүү байхгүй юу? Энд чинь хоослогонууд л дэлүүлүү байдаг. Тэгээ нөгөө найз нар одоо тины миний янз бүр залуучууд нэг дэлүүлүү гэдэг шүү дээ. Сүүлээр өдөг нэг интернет залуу үеийнхэн чинь айгүй их сонин шин тийм үгнүүд ингээд ороод ирсэн мэлээ шүү дээ. Хоорондоо тэргээр яг ярьдаг. Тэрэн дээр дэлүүлүүг явд юм байлаа. За тэгээ нэг юу их явдаг. Юу гэлээ. Ер нь юуны сошиал медиа дээр бид нэг юу явуулаад байдаг шүү дээ. Тэрний юу нэг дүрснүүд явуулаад байдаг. Одоо тэр чинь бас үгнүүд явуулдаг болцсон. За ойрын хүмүүсээс ерөнхийдөө тасрах. Иймэрхүү хүмүүс бол ойрын хүмүүсээс ерөнхийдөө ингээд тасардаг. Тийм шоконд ордог, мансууруулах бодис сэргэлжчихсэн, шоконд орцсон, арх угаа зогсохгүй. Тэгээд эдгээр бол ерөнхийдөө психозын юмнууд шүү. Тийм нойростой холбоочлохгүй. Нойроос нь бол хүүхэд насны намтар их яваад байгаа шүү. За ингээд ерөнхийдөө психологоо ойлгоод цааш урагшлах хөгжгөл чухал байхгүй юу? Тийм. Тэрээс нэг л сэтгэл зүйн өвчтөй хүн болох гэдэг ингээд хичээгээд байх хэрэггүй байхгүй юу? Яаж игээд нэг ганц сайхан өвчтөй болчихгүй л шүү дээ зарим хүмүүс. Тийм бол одоо ингээд баярлах гэдэг шүү дээ. Би тийм өвчтөй. Яа. Тийм синдром одоо юу гэдгийг би үлэх дотлын өгшөлмөл ямар шинж биш дээ ч гэдэг одоо юу гэдэг. За одоо юмнаас айгаад байгаагаа бол бас муу гэж ойлгож болохгүй байхгүй. Маш их айдсууд хүнийг хамгаалдаг. Хамгаалах механизм. Тэг янз бүрийн дуу чимээ, янз бүрийн дүрсараад айгаад байгаа нь бас ер нь айдгүй. Зарим айдс хүнд хэрэгтэй. Ер нь айхгүй яадаг юм. Ажилдаа шүү дээ янз бүрийн юмнаас. Тэгээ тэр чинь өөрөө дэми юмнаас хэрэггүй юмнаас мэдгүй юмнаас айгаад тэр нь аж амьдралд урагшлахад саад болоод идэг. Хөгжөхөд саад болоод идэг. Тэр л аюултай. Айдсаа цааш нь өөртөө зүгээр эргүүлээд хэрэгжилчих чухал байхгүй. Окей би айж. За одоо тэгээд энэ нөхцөлөөс би яаж гарах вэ? Одоо хөдөө ингээл явж байхад тэгдэг ш. Одоо харанхуй марахгүй байгаал. Ингээл хүмүүс хүрээд ирвэл яах юм бэ? Айж ярил. Тэг би хүрээд иргээ гэж хэлдэг байхгүй. Танихгүй ингээд үрдүүл яах юм? Хэвээ аим шүү дээ. Би орж ирээд суу цаа уул гэж хэлнэ шүү дээ би. Үгүй яавал гэж тэр хүн. Тий. Хөө ингээд хүмүүсээс хол тасар гэдэг. Лайгаал. Тэг энэ зинтгээр нуур юм өвдөө гэж явж байгаа нэг гол мол иргэдээ нэг машинтаа давал майхан цаахнаа байлаа гэж. Яа хажууд ирэх буучдаг байхгүй. Чи хоол муултаа гэмээр байдаг байхгүй. Бүр ингээд наалтаал. Барагч машины дэргэд машина тавих гээл. Чи айгуу том цай байгаа байхгүй. Амар штэ. Юунаас айгаад байгаа юм бэ? Янз бүрийн хүмүүс үрээд иргээ цай уу хоолонд дали тий ажил төрөө сайн явна уу. Тэгэл би шинэ тийм хүн байхгүй. Танихгүй хамаагүй шүү дээ. Нааш юм. За тэгээ яа та нутгаар юу байд? Өвлжөөч хаана таан зур шүү дээ. Тэн зур. Өвлжөөч хаана гэж тэр гэж байгаа юм чинь. Юу нөгөө нүүдэл чинь өвлжэн зүгээр гээд хажууханд байгаа юм чинь. Тэгээ тийшгээ нүүж байгаа нэг нүүдэл чинь гэдэг байгаа байхгүй. Портроор тийм очоо болгоцоо. За тэр янз бүрийн угаадаг тийм хүмүүс бол бас хэрэгтэй. Гэр орондоо бас тийм хүнтэй бол амарч юмнууд угаачдаг. Тий. Оо хэрэг байгаа юм уу? За жоохон хүлээе. Цаас чи ирвэл бүгд угаачдаг. Тий амарч штэ. Тий. За яг мэдээж одоо ариун цэвэр өөрт хэрэгтэй л биш таарна штэ тий янз бүрийн. За өөрийгөө албадах цааш хэрэгтэй. Ер нь бол өөрийгөө дандаа албадчих хэрэгтэй.
юм сурах, мэдэх одоо юу гэдэг юмд өөрчлөгдөх, өөрийгөө өөрчлөх, тухайн нөхцөл байдалд дасан зохицох одоо юу гэдэг тий. Тэрэнд бол юм зохицох тий. Тэрэнд бол аюу хэрэгтэй байхгүй юу? Өөрийгөө алгадах. Тэр нь өөрийгөө дандаа алгадчих хэрэгтэй. Жохон байж байгаа л өөрийгөө алгадаад жохон загнаж явах хэрэгтэй. Тий. Ер нь өөрийгөө тэгэл жохон байж байгаа л загнадаг байх хэрэгтэй. Чи одоо яагаад байгаа юм гэдэг. Толь молинд энэ дээр харж байгаа өөрийгөө бас хаяа загнаж явах хэрэгтэй. Яг сайхан толь руу харц гэж байна. Ааха. Тэргээл. Зүг дээр яалаа. Тэргээл. За олон бодлуудын зөрчил цааш бас хэрэгтэй. Янз бүрийн бодлуудыг бас толгойд дотроо эргэлдүүлэхгүй яадаг юм бэ? Тэгдэг чинь билүү, ингэдэг чинь билүү. За энэ ч дээр юм шиг байна, энэ ч юм шиг байна. Тийм болж л таарна шүү дээ. Тэр ч одоо нэг умраад байгаа юм биш шүү дээ. Тий. Болно шүү дээ тийм юмнууд. Гол нь тэр сэтгэл зүйн тэр психолог гэдэг байгаа сэтгэл зүй гэдэг байгаа маань намайг цаашаа урагшилж хөгжигдөх хэрэг болох хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэр л чухал байхгүй. Тэрнээс заавал одоо ингээл тийм үү одоо энэ cognitive dissonance гэдэг байгаа шүү дээ. Cognitive өмөрөл. Энэ чинь манай нөгөө нөхдөв чинь танин мэд хүн эмгэг гэсэн баг. Энэ чинь эмгэг биш байхгүй юу? Юу юуг л одоо нэг жоохон сэтгэл зүй юм болохоор л эмгэг, өвчин одоо юу гэдэг ингэдэг байгаа байхгүй юу? Хөс тийм биш. Тий. Энэ өвчин эмгэгтэй ямар ч хамаагүй сэтгэл зүй бол. Зөвхөн л ерөөдөө когнитив өмөрл байхгүй юу? Хүн өмөрнө шүү дээ, үргэлж шүү дээ. Тий. Нас яваад ирэхэд бүрх өмөр нь яд болсон ингээ сонголт их болчдөг. Хариуцлага их болоод эхлэхэр чинь хүн чинь өмөрч эхэлдэг байхгүй юу? А тэр залуу байхад хүүхэд байхад тэр сонголцоод байх юм байхгүй, юунд байхгүй нөгөө одоо юу гэдэг лээ хариуцлага байхгүй учраас тэр нэг асуудалд ордгоо байхгүй, сэтгэл зүйн асуудалд ордгоо байхгүй юу? А ээж аавд бол дандаа л өмөр шүү дээ. Тэр их хариуцлагыг яах юм? Тий. Тэр явж байгаа. Одоо жишээлбэл ингэж тий хоёр хэрэгтэй сонголтын заавал нэгийг сонгохгүй бол болохгүй. Нэг өмөрчл таарна шүү дээ. Хоёулаа хэрэгтэй гэдэг. А гэхдээ нэгийг сонгох хэрэгтэй. Тий. Одоо энд 10 жилийн хүүхэд бас сууж байгаа шүү дээ тий. Төгсөх ангийн хүүхэд. Одоо тэр олон мэрэгчлүүдийн одоо айлыг сонгох уу? Тий. Одоо бараг 1000 мэрэгчл байгаа шүү дээ. За яг одоо энэ нөгөө нэг химэл оюун гарч ирээд интернет янз бүрийн гарч ирээд янз бүрийн мэрэгчлүүд цөөрч байгаа ч гэсэн химэл оюуны мэрэгчлэг шинэ мэрэгчлүүд гараад ирж байгаа байхгүй. За сонгосны дараа бурууг сонгосон байх. Үргэлж сонголт хийсэн. Тэгсэн дараа бурууг сонгочих. Үргэлж. Одоо 10 жилийн уулзалтан дээр мэдэгддэг шүү дээ. Тийм. Уулзалтах гайд тэргээр яах гэдэг чинь тэгэл харчаал тэгэл буруу сонголт хийснэ аяг хардаг шүү дээ. Тэр үе тэрнээс усан болов энэ ч одоо компани амар мөнгөдөж шүү дээ. Энэ болоо амиг тэр үед сонгос утсан юм байна нэрээ. Цааш одоо тийм ангийн нэг муус суулгах нэг мажиг жижиг нэг нусаа гойжулсан юм анги төрөл явуулдаг гэсэн. Хогтод тоодгүйс өөдөөж аваад сайд болцсон юм чинь гэдэг чинь. Гүү тэгэл одоо носын арчаад л хажууд аваад явсан болов биш одоо өдөө сайд яваа болцсон явж байгаа юм шүү дээ. Тий. Засаж янзлаад аваад явсан бол тий. Тэгээ 10 жилийн болон тэр аюух тэгэл ингээл гайгүй явж байгаа хүмүүс чи хараад идэв шүү дээ тий. Гэл тий. Та нар ажиглаарай тий. Тий. За эрэгтэйчүүд нь болохоор бас гайгүй явж байгаа хүмүүс рүү хараад. Эмэгтэй хүн ч бас сүлрүүгээ бас гоё болд юм байна. Зөвхөн залуу насндаа хөөрхөн биш. Хөгшрөөд ирэхэд улам хөөрхөн болд юм байна. Гэл хараад байгаа шүү дээ тий. Тунгай чөрөөсний охин байсан. Тийм мах сайхан махшилтай хөөхөн болцсон биш үү дээ. Тэр гээл хараад. За тэр чинь одоо сонгосны дараа одоо бурууг сонгоцсон байх. За дараа нь эхэлсэн ажил хэцүү бүр төвөгтэй болж ирэх. Тэр үед өмөрч эхэлнэ. Яаж тэглүүлсэн? Тэгсэн чинь нөгөө хүн бүр бурхан минь даавч давшгүй дийшгүй болоод орчдөг. За одоо яах вэ? Болжлохгүй. Өргөжлүүлээ хэцүү байдаг. За маш их хичээж зүтгэж эхэлсэн ажил эцэстээ хүлээснээс өөрөөр бүтлгүй болох. За уулын бист айгүй хичээсэн, айгүй зүтгэсэн, өчнөөр нь зарцуулсан. Тэгэл одоо бүтлгүүчлээ.
Энэ бол өмөрд орно. Тэгэл одоо яаж шүү дээ. Тэгэл одоо дахиад босч ирж шүү дээ. Тийм. Одоо яхтар менежментийн тархиугаас өгнүүд энэ төр байдаг шүү дээ. Тийм. Хүн бол унаад босдогч энэ төр гэдэг. Тийм. Тондон бизнес дээр тэгж би дампуураад ингэж унж балраа тэгээ дахиж босч ирсэн энэ төр гээл. За өөрт ашиггүй байхад заавал өөрийнхөө зүтгэх бас нэг юм. Энэ бол энэ когнитив диссонанс дотор явдаг байхгүй юу? Тийм когнитив өмөрл. Тийм хүмүүс байдаг. Өөрт нь ашиггүй байх заавал тэр ингэж сонгогддог. За энэ бол янз бүрийн одоо юм өмөрл. Гэхдээ энэ нэг тийм эмгэг биш, өвчин биш шүү. Тэр когнитив гэдэг хэлээд байгаа юм чинь болохоор одоо нөгөө бүгд явж байгаа. Когнитив гэдэг дотор мэдрэмж, бодол, санаа, хандлага, дуртай, дургүй, зорих гэсэн бүгд орно. Тийм, бүгд орно шүү. Холилдод байж байгаа шүү. За тэгээд энэ холилдснуудыг яаж энэ дотроо боловсруулаад учрыг олгох вэ гэдэг чинь тухайн хүний тэгэл уншсан, мэдсэн, сурсан одоо юу байдгийг тэр бүдээс хамаарна шүү дээ. Тэгээд энэ психологийн хувьд бол хүн болоод хөгжгөл чухал болохоос биш ийм өвчтөй, ийм эмгэгтэй гэдэг. Энэ манай сэтгэл судлаачид, сэтгэл зүйч нар чинь сэтгэл зүгэл ярихаар нэг л айхтар өвчин юм шиг тайлбарлал ойлгуулад байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Сэтгэл зүйч нь бидэрт маш их хэрэгтэй юм байхгүй юу? Тэгээд тэргээрээ бид нар урагшлах, хөгжих хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь л уруу тайлбарлаад тэгээд нэг л их том эмч болох гэдлээ. Тийм. Оо өстой энэ 7 хоногт цаггүй гэдэл дараагийн 7 хоногоос цаг гарна энэ төр гэл байгаа шүү дээ. Ягаад гэвэл психологийн хөгжлөг насны психологоор явна шүү дээ. Хүүхэд насанд тийм байна. Тиний 14 5 7 бүр тэр чигээрээ шал өөр психолог явна шүү дээ. Тинейжрийн психолог бол гэцүү шүү дээ. За тэгээ нэг 18 сүрээд ирэхээр нэг арай нэг докторч нь тэгтээ бас нөгөө янз бүрийн сонирхол нөгөө бие нэгэд хөгжөө нөгөө охин хараад хөвгүн хараад эхлэхээр нөгөөд бол чинь сонирсон болоод эхэлнэ. Болчул таараа. За нэг 20-оос эхлээд нэг 25 мав 20 үедээ нэг одоо тэгэл янз бүрийн мэрэгжил зэрэгжил ажиллаулаад яах вэ ирээдүйд яах вэ гэл янз бүрийн нөгөө дэлгөлөөнүүд үүснэ. Тэ хий хоосон тийм мэрэгжил сурвалж одоо ирээдүйд хэрэгтэй ч гэдэг юм уу цалин өндөртэй ч гэдэг бүгд бүтэхгүй ирээдүйн ч мэдэхгүй. Тэгэхээр нөгөө нэг өөрийнхөө сүнс, өөрийнхөө онцлог, өөрийнхөө авяас, өөрийнхөө чадвар, өөрийнхөө тэр бүх дотроосоо өөртөө хилээд байгаа тэр мэрэгжлэл сонгох хэрэгтэй. Тэгээс гаднаас гэр орноос тийм амлсан амлсан мэрэгжлүүд ямар ч хэрэггүй. Яг бол сүүл ажлаа дуртай хэрэггүй дургуй мэрэгжил сурчих юм бол цаг үеийн онцлогийн психолог байна. Тэгээ ээж аав бол айхтар том амьдралын туршлага мөрчлөг заах ямар ч боломжгүй. Яг бол тэдний хүүхднаас өөр, тэдний залуунаас өөр байсан. Одоо шал өөр нөхцөл үүссэн. Тэгэхээр цаг үе болгон өөрийн онцлог психологтой. Одоо бидний Монгол улс одоо Улаанбаатар хотын психолог хүмүүсийн сэтгэл зүй бол одоо 5 жилийн өмнөхөөс шал өөр болсон байна шүү дээ. Ярьдаг сэдвүүн ч өөр болсон байна. Хэрэгжилж байгаа үгнүүд нь ч өөр болсон байна. Сонгодог сонголтууд нь ч өөр болсон. Хуцлалт нь ч өөр болсон байна. Ер нь одоо ингээд явдаг болоод нэдэрхэлж байна. Тэ? Явандаа айгүй дугуй өнтер мод. Ерөнхийдөө машинаас бол ерөнхийдөө нэг дахиад нэг 5 жилийн дараа татгалзаж эхлэх байх олон хүн. Тэ? Одоо жишээ цаг үеийн психологч нь өөр байхгүй юу? Тэрийгэ дагаад. За хаана гэдгээс хамаарна өдөө Улаанбаатар аймаг сумаас шалтгаалаад шалуу психологт. Та нар одоо мэдж байгаа шүү дээ. Өдөө нэг ингээд 100 явж байгаа. Тэгээ нэг малчинтай очиод ярихад бүр тэс өөр хоёр ертөнц уулзж байгаа шүү дээ. Тийм. Шал өөр юм ярьж байгаа шүү дээ. Биш нэг үгээ нураа ирэг дээр очиод тэгээ нэг өглөө нэг кафегаа уух гээд тэг нэг сүйтэй сайхан кафе ууя. Тэгэхээр тэр нэг айл руу очсон байхгүй тэр цаашаа малтай үнэ мүнэгээс ачсан гэж байгаа байхгүй. За нэг литр сүү авна, кафе ууна гэдэг чинь. Өнөөдөр сүү гаргадаг өдөр гэж байгаа юм чинь. Цагаатаа гаргахгүй. Тийм би одоо зүгээс сонссон уу? Гүн би нэг аяг кафе уумар нэг жоохон сүү өгчөөч дээ. Гаргач л та. Цагаатаа гаргадаг өдөр. Дуусаа. Дуусаа. Ингээ харсан чинь тэгэл үнэгээс хагаад идэг.
сүү төмпөн сав руу ороод дуграад байдаг. Аппетит хөдлөөд байдаг. Сайхан хөдөөнөөс кафенд хийгээд учмаар байдаг. Сүү харагдгүй тэр. За. Тэгээ яг ер нь бол яг тэр чинь нөгөө буруу тайлбарлал явцсан юм байл л да. Одоо нөгөө хоёр дахь өдөр болохоор зах ажиллахгүй ч гэдэг юм уу, ус асуултгүй өдөр ч гэдэг юм уу. Тэр чинь тэр өдөр чинь тийм өдөр гэсэн тийм тогтчихсон юм байхгүй юм байл. Одоо сүүлийн төвдийн бүдэн шашны юмнууд ингээд уншаад тэрнтэй ингээд танилцж байгаа. Яг ерөөдөө тухайн хүн тийм үү нөгөө одоо төвдөр одоо бидний энэ даваа мягмар лагва гэдэг чи төвд өгнүүд шүү дээ. Пүрвэ, баасан, бямба, няма энэ чинь. Тэгээд эдгээр чинь болохоор яг төвдийн юмд бол тэр нөгөө тэр өдрөөсөө хамаарат чиний өдөр тэр өдөр чинь төрсөн тэр өдөр чинь болвол таарах юм бол сайн өдөр. Тэгээ би бямбад төрсөн болвол бямба надад сайн өдөр ч гэдэг юм уу. Бямбад төрөгөвтэй болвол арай жоохон өөрөөр харьцахгүй болохгүй шүү гэдэг ч юм уу. А бямба өдрөө чи гадуур ажил яв. Амжилтвал чамд аягүй амжилттай шүү гэсэн тийм л юм явж байгаа юм байл шүү дээ. А тэрийг манайхан ойлгохгүй тэр өдөр бол муу гэдэг байгаа байхгүй. Тухайн тэр хүн байхгүй. Одоо мегмарт бол төрсөн хүмүүст бол мегмар аягүй сайн өдөр байхгүй. Мегмар төрөөгүй хүмүүст бол жоохон асуудалтай. Өглөө гарахтаа ном уншуулдаг ч юм уу эсвэл ном уншичаад гарах хэрэгтэй. Тэгээ тийм их сүрхий айхтар психологийн бүр эртний тийм одоо хүмүүст тусалсан тийм сайхан хүнд мотивац энэ төр өгсөн юм байсан юм байлээ л дээ. Яг бол хүн чинь өөрийнхөө төрсэн сайн өдрөө гарахтаа өөртөө маш их ихтэй гарч явдаг. Миний сайн өдөр. Тэрийг манайхан ч байхгүй болсон. Одоо өөрөөр хэлбэл тэр айлын тэр нөгөө над сүүх гээд байгаа нөхөр тийм үү? Одоо яадгийн муудрын таарсан ч юм уу. Тэгвэл сүүд гарах бол одоо яадаг чи. Үнэний сүү багасч ин гэдэг ч юм одоо юу гэдэг. Тэгэхээр өглөө номоо уншичаад гарч ирэх хэрэгтэй байхгүй. Заслаа хийчихэд гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэр өглөө болгон тэр ном уншаад юугаа зуулны тэр асаагаад байгаа чи тэр юм лээ шүү дээ. Дандаа засал хийж байгаа юм байна. Тэр өдрөө цэвэрлэж байгаа юм байна. Өнөөдөр миний сайн өдөр биш, муу өдөр учраас одоо би заслаа хийж байгаа юм байна. Тэгэхээр уул нь бол тэр үнийг л одоо муу өдөр болоод л өглөө заслаа хийгээгүй учраас л сүгэ өгөхгүй байгаа юм лээ л дээ. Миний ч бол сайн өдөр байсан л да. Тэгээд одоо сүү авч чадаагүй болохоор би сайн өдрөө ч гэсэн бас засал хийх байсан юм билээ. Тэгээд одоо би тэрий сүүний нааш цаашаа хөдөлгөөн явагдсангүй шүү дээ. Тэгэхээр тэр хаана вэ гэдэг бол яг гэж. За орчин тойронд тааруулах психолог. За тэд нар маш яаж гэрийнхэндээ тааруулах. Тэд нар таарсан айтайхан үг гэлчихв. Тэгж жагаад гараа авчихв. Оройд идэрчихв. Хэд хоног алга болчихв. Одоо юу ийдээ. Янз бүрийн одоо орчин тойрондоо тааруулах бол. За тэгэд орчин тойрны хүмүүс ерөөдөө жоохон гин томоогүй хөнгөн шингэн хүмүүс байвал маш хэцүү. Үнэн хөнгөн, үнэн юм боддгоо, үнэн тийм нэг сонин чигээрээ тийм хүмүүс, тийм орчин тойронд дотор тааруулах амар хэцүү. Ядаргаа болно. За энэ дээр л одоо авиас чадвар хэрэгтэй те орчин тойронд тааруулах. Тэгээ энэ ч нэг одоо дасан цогцох ч юм уу, одоо бууж өгөх ч юм уу тэр бол биш шүү дээ. Тий. Эсвэл одоо ялан дийлэх ч юм уу биш шүү дээ. Та нарыг ялнаа биш шүү дээ. Тий. Эсвэл та нарт бууж өгөхгүй дээ гэсэн биш шүү дээ. Яаж зохицуулах? Нөгөө хүмүүс чинь байдгаараа байж л байгаа шүү дээ. Дотор аягүй сүрхий бодчихсон. Дэдгэр байж байгаа шүү дээ. За дараа нь ойрын хүмүүсийн психологийг одоо маш сайн ажиглаж явах хэрэгтэй. Тэгжээж үг хэл янз бүрийн хөдөлгөөнүүдэд зохицуулж явахгүй болохгүй. Хамгийн ойрын хүнийхээ психологийг бүрэх сайн ажиглах хэрэгтэй. Яг л тэр чинь нөгөө бүх үйл ажиллагаанд оролцож шийдэл сонголт одоо юу байдгийг тэр бүхэнд чухал хүн учраас тэр психологид ажиллаж явах хэрэгтэй. Олон амаатны психолог бол яа гэдэг тэр төргөдөг л. Янз бүрийн хэрэг болохоор л залгадаг юм чи. Тэр дөрөв хүмүүс мэддэг. Нөгөө хэн утсаж байна. Нэг юм хэрэг болж илтэй гэж уцаа авдаг шүү дээ. Тэгээ тэр л ахгүй юу. Тэгээ тэрийг нөхчилдэг л болоо. За ийм одоо психолог ерөөсөө сэтгэл зүй гэдэг ийм аюул чухал салбар байхгүй. Аюул хэрэгтэй салбар байхгүй юу. Хүн болгон психологийн юутай байхгүй да. Төлөвт байдаг байхгүй юу. Сэтгэл зүйн төлөвт. Тэдний шиг одоо нэг жоохон болохоор
За нөгөө өөртөө нөлөөлөх психолог гэдэг энэ ч бол айгүй чухал психолог байхгүй. Амар чухал психолог шүү. Энэ бол өөрийн бодол сэтгэлийн хөдөлгөөн гаргах төрөх шүү. Тэр их гэж өөг нь хайцсан байх шүү. Өөгөө үсгээ дараагүй төрөх. Энэ бүгдийг зорилгодоо зориулан удирдах залхал байхгүй. Өөрийнх нь зорилгод тааруулж төрөх гаргах байхгүй. Тэрээс одоо нэг хүнийг одоо ялахтаа ч юм уу бууж өгтөж голно биш. Миний зорилго юу вэ? Тим ажлуудыг одоо амжуулах хэрэгтэй. За одоо би яах вэ? Тийм учраас нөгөө тойрон байгаа гин томоогүй нуттай, зөрүүд дайрдаг нуттай, эсвэл чигээрээ нуттай, эсвэл өөрөөсөө дэмжидгүүдтэй яаж зохицуулж зорилгодоо зориулах вэ? Тэгэхин тулд тэд хүмүүсийг ерөөдөө психологийн сэтгэл зүйд нь сайн удирдах янзлаад окей. Уурлах нь яах вэ? Дайрах нь яах вэ? Ингэх нь яах вэ? Гол ажил хийх хэрэгтэй. Тэр л амар чухал. Багшаал явах тэр л аягүй чухал. Тэгээс одоо эдэртээ нэг цэцэрхээч яадгийн, мэдэм хэрэгч яадгийн, айлгаач яадгийн, сүрдүүлээч яадгийн тий. Авч ирэхгүй. Гай. За тэгээд янз бүрийн өөрөө ингээд стресст орно. За өөрийнхөө стрессийн эсрэг яах вэ? Би ч ажиллаа бүтгэж байгаа юм чи стресстэй зүйчлэхгүй шүү дээ. Тий. За тэгээд вэжтэл айгаад айдсынхаа эсрэг яах вэ? Айгаад одоо ямар ч хэмэргүй. Хэвээ хэрэггүй. Өөртөө итгэлтэй болох аюул чухал. Ямар нэгэн байдлаар өөртөө итгэлтэй байх. Аюул хэрэгтэй. Яг бол цаашид зорилгодоо зорилгодоо өрөх, зорьсон ажлаа бүтээхэд өөртөө итгэлтэй байх аюул чухал. Тэр бүр юу ч үтгэхгүй. Тэгтээ нэг онгорох хөөрөх биш шүү. Огших, омогрох энэ төр биш шүү. Дасгаллах, амандаа өглөх үгсрэг далд ухаандаа суулгах аягүй сайн гэж байгаа. Одоо далд ухаан суулж буруу очилгооч. Ухааныхаа доод хэсэгт өөрөө өөртөө хэлсээр байгаад амандаа давтсаар байгаад тэгээд өөртөө суулгаж байгаа. Стрессийн эсрэг, айдсынхаа эсрэг. Ажиллаад өгдөг чухал шүү, тийм үү? Ажиллаа өгдөг чухал. Ажиллаа өгдөг чухал. Ажиллаад өгдөг шүү. Ажиллаад өгдөг чухал. Ажиллаад өгдөг шүү. Ажиллаад өгдөг шүү. Ажиллаад өгдөг шүү. Ажиллаад өгдөг чухал шүү. Ингээд давтаад байгаа юм сайн гэж байгаа байхгүй юу? Илүүтдээ хэрэгтэй хэрэггүй толгойд эргэлдэхгүй. За яг тэ сэтгэл зүйн цаадалд асар том сэдв байдаг. Энийг манайхан энийг ерөөс ярьдгүй юм. Тийм. Одоо ёс суртахуун ярьж байгаа л одоо одон модоо аваад байгаа хүмүүс загварч одоо очирцсан байж шүү дээ толгой дээр. Ёс суртахуун гэдэг чинь сэтгэл зүйтэй л хамаатай байхгүй. Сэтгэл зүйтэй зориулсан юм байхгүй. Янз бүрийн сэтгэл зүйн асуудлаас болоод гэмших юм уу, ичих юм уу, тийм үү, хүч мөхөсдөх одоо гурван том одоо асуудал дээр бид одоо яаж ёс суртахуунтай байх вэ? Ёс суртахууны талаар ерөөсөө буруу. Би нэг хуульч нөхөртөө нэг ёс суртахууныг тайлбарлаж өгч ирсэн чи дараа нөгөөд чи ёс суртахууны мэргэжлэн болчихсон. Ёс суртахуун айл, ёс зүй айл. Тэгээ сая бараг шагнал мөрөл авчих шигсэн шүү дээ. Шиляпа өмсөөл дээлээ өмсөж шагнал авд юм биш шүү дээ. Надад ч бол шиляп байгаа л да. Дээл ойлаагүй. Дээл ойлно да. Өдөр шагнал ирэхгүй бол одоо мөнгө өрж юу гаах тий. Тэгэхээр одоо нэг өөртөө нөлөөлөх гэдэг шиг тийм үү? Шагнал яхад тэгж байгаа дэрнэ. Тэгээд өөртөө давтах нь шүү дээ. Ирнэ шүү дээ. Ирэлгүй яа дээ. Тэргэл тий. Дээл ойлнаа, дээл ойлнаа, дээл ойлнаа. Дөрвөн оноос хойш Монголын энэ орчин үеийн түүхэнд бол энэ хэрэгчлөөний тухай, тэгшэрхийн тухай, шудраг осны тухай номч. Хорвоо шудраг бус хамгийн шудраг ус юм уу? Амьдарч шудраг явж байгаа хүчж байгаа шүү. Хайр дуу шудраг ус шүү. Хайрын шудраг нь ерөөсөө байхгүй. Заавал нэг тал нь ялдаг байхгүй. Тэр болж үл ялдаг талд нь л орох гэж хичээх хэрэгтэй. За тэгэл тэмцэлсэн шүү дээ. Тэгэл зодон болно шүү дээ. Хайрыг гартаа авдаг учраас тэгэл юм болно шүү дээ. Зовж ялгаж байхгүй. Энд ч харахгүй, энд ч зовхгүй. Агшин хүн жаргал агшин зов. Ер нь болж өгөл сайн сайхан юм бодож явах хэрэгтэй. Тархинд аюул хэрэгтэй баг. Тархи амардаг баг. Муухай бодлоод тархи амардаг. Хориод байгаа хүмүүс хэрэгтэй ирэх хүмүүс хачаа хажин байж болно. Хамаг өөрөө дотроо сайн сайхан бодол явуучих хэрэгтэй. Та нар бол гар утсаараа өөрийнхөө хинбэ гэдгийг бүгдээрээ гар утсан дээр илэрхийлж гисэн.
юу хайж байгаа, ямар үг хайж байгаа, ямар зургнууд байн үзэж байгаа, ямар одоо цүнх, ямар гутал. За эрхчлөө гэдэг чинь байна шүү дээ. Эхлээд байна шүү дээ. Хүн урагшаага эрхчлөөтэй болохын тулд артлаасаа тэр бүх дарамт тийм үү арталтаа одоо зууралцсан тэр бүхнээс салах. За мухар сүсгээс одоо яаж чөлөөлөх вэ? Маш Монголч одоо битүү мухар сүсэг шүү дээ. Тэгэл одоо хажуудлын хан манны цаан чи бөөлөл агаас бөмбөрдөг. Зан заншлаас хурдан салбарсан явж чадахгүй шүү. Орчин үед зан заншлаа гэдэг. Яг зан заншил чинь нэг орчин үеийн мэдлэг боловсролыг бодоход нэг стрессгүй байхгүй юу? Мэдлэг боловсрол чинь стресстэй байхгүй. Одоо та нар энэ номыг уншлаа стресстэй шүү дээ. Тоглож хогон саунд хийн шүү дээ. Юу гэдэг тэгээрээ. Зан заншил яриад, уламжлал яриад ингээд хэлээ. Ямар стрессгүй байхгүй юу? Тиймээс Монгол хүн чинь зан заншил руу явдаг байхгүй юу? Уул стресс гэсэн. Стресс нь тарих өгч байгаа. Уншууд бүрэх тарих өгч. Монголын нийгэм чинь Монгол орн чинь нэг ном уншдаг учраас тархин ерөөхдөө өгчдөг. Хөрхөн ихэс төрсэн биенүүд л асуултаад ирдэг тэ. Хөрхөн өндөр өгтөд бизнес сайшгүй. Асуудал их. Боловсролтой болох эрх бас үүрэг гэж шүү. Монгол хүн боловсролтой болох үүрэг шүү. Яг бол нийгэм хүмүүсийн дунд, гэр орны дунд, хамаатан садлын дунд, найзуудын дунд нэг нэгээр боловсролгүй тэгэл дуусаа. Гайтай байдаг шүү. За тэгэл энд байж та найзуудын дэгширх, хосуудын дэгширх, хайр дурлалын дэгширх зөндөө юм байна. Үнэт зүйлийн дэгширх, насны дэгширх, шүүн залуу хүний хоорондын дэгширх, чадварын дэгширх. Бид нар ч нэг эрдэм гэдэг үг их буруу хөрлөд идэг л та. Тийм эрдэмтэн энэ гэдэг идэг л та. Өгвөл тэ эрдэм дотор ч одоо нэг justice чи явж байгаа байхгүй юу? Justice гэдэг чинь ирчүү шүү. 4-5 ирчүү явж байгаа шүү. Justice явж байгаа шүү. Wisdom явж байгаа. Цэцэн мөргөн. Юмыг тааруулах тохируулах явж байгаа. Хичээр хатуужлал явж байгаа. Бүгд том эрдэмүүд. Тэрэнд суралцахад маш хэцүү. Яг монголчууд энэ бүгдээс ягаад зуртагаад байдгүй. Яг хэцүү учраас. Биднээс бүхэл энэ ёс суртахууны хүн ёсны оюуны төвшинтэг тэр бүх юм насан туршдаа тэрнтэй ойртохгүй байсаар байгаа. Тэгэл одоо нөгөө тэнгэр дэвшний тэр байгаа шүү дээ. За биш нөгөө кино фильмийн веб лекцтэй товруулсан нэг сэдвээ нэг юу кино фильмүүд ярьдаг шүү дээ. За өнөөдөр энэ айгуу чухал бас нэг кино фильм энэ Fassbender гэдэг дундлын айгуу сайн жүжигч. Би энэ чинь бас нөгөө Ex Machina-даар биш ээ. Юун дээр энийг чиглэлээ. Гарч ирсэн шүү дээ. Тэгээд за энэ бол яг ерөнхийдөө Prometheus гэдэг бол яг грекийн одоо юу гэдэг шүү дээ, тий? Юу домог. Тий. Тэгэл яг Титан гэдэг нь бол ерөнхийдөө хүн төрлөختөнд юу гэсэн гэдэг шүү дээ. Улгаалаад авч ирэх ч гэсэн. Тий. Тэгээд ерөнхийдөө тэрийг бол өнөөдрийн тайлбараар бол одоо гал өгж байгаа гэдэг маань бол өнөөдрийн тайлбараар бол одоо мэдлэг технологи тийм үү хүн төрөлхтнийг одоо үүсгэхэд тусалсан тийм тусламж байсан гэж сүүлийн үед аяг тайлбарладаг. За ингээд энэ яг кино фильм хэлэхдээ нэг юм төрс гарч ирдэг. Тэгээд нэг юм барьж байгаа ус руу орчдөг. Тэгээд тэр нэг ДНК усан дотор шингээд тэгээд ерөөдөө тэр ДНК тэр ДНА-гаас хүн төрөлхтөн үүссэн болов уу гэдэг одоо тийм юу харагдж байгаа шүү дээ. Кино нөгөө найруулагчийн юм явж байгаа шүү дээ тий. За ингээд нэг ийм нэг судлаач эмэгтэй байдаг. Тий нөгөө нэг агуу доторх бичиг сачиг тиймэрхүү нэг судалж явдаг нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Тий. Тэр эмэгтэй. Тэгээ нэг агуу дотор явж байгаад нэг юм гачин зураг харцдаг. Тий нэг тойроод нэг жижиг хүмүүс нэг том биетэй хүмүүс ингээд нэг од руу ингээд заачихсан. Тий од гэдэг чинь нэг нар шүү дээ. Тий. Тэгээд ерөөхдөө тэндээс оллоод бөөм баяр болоод найз залуу болгоо дуудаад бөө юм болоод тэгээд яадаг шүү дээ. Хурал юм зөвлөгөө хийдэг. Тэрийг ингээд танилцуулаад хадны зургуудаа танилцуулаад тэгээ энэ бүх одоо хадны зургууд бол тийм та учир утгатай цагаараа тийм билж байгаа. За энэ бол одоо өөр гаригийн заацсан гэж хүн зогсож байгаа учраас бүр тэр хол гаригаас одоо манай дэлхий дээр ирсэн байна. Тэгээд ер нь энэ хүн төрлөختнийг одоо бүтээсэн тийм эртний гаригийн хүн биш шүү дээ. Яг бол энэ хүн их том биетэй байна. Нөгөөд бол бусад хүмүүс их жижиг биетэй байсан учраас ерөнхийдөө одоо нөгөө манай одоо хүн төрлөختнийг бүтээгч маань юм байна. Тий. Дууралж л одоо ер нь одоо бүтээгчээ бид нар олчлоо. Тий. Гад гэж бодоод байсан чинь үгүй байсан юм байна. Харин гаргаас тийм сонин нөхдөд төрж ирээд бид нар бүтээсэн юм байна. За тэгсэн чинь л Prometheus гэдэг нэг юм сансрын хөлөг гүнд энэ бүх судлаачдыг суулгаад тэр гариг руу одоо явна гэл гэдэг хөдөлдөг байхгүй нэсдэг байхгүй. Тэгээд энэ хөлгийн эзэн болохоор асар том компани том босс маш их баян
Тэгээд ерөөдөө одоо ингээд гөгшрөөд яг ингээд өглөө хүлээж байгаа. Тэгэхээр тэр гариг руу очиод бидний бүтээсэн тэр айхтар сөрхий хүмүүстэй уулзчих юм бол намайг сайхан залуужуулаад сайхан болгочихно. Тэгээд тэр судлаач тэрүүрээс баахан залуучууд баахан нөхдүүд бүгдийг тэр хөлөг онгоцноос суулгаад тийш нисэж байгаа байхгүй. Тэгтээ бас тэр хөлөг онгоцонд байгаа залуучуудтай бас эхлээд хэлдэг юм аа тэр судлаачид яваа гэдэг. Сүүлээр гараад ирдэг. За энэ болохоор тэр энэ нөгөө баяны хажууд байдаг хэмэл интеллигенц ахгүй юу. За бид нар одоо хэмэл оюун гэж орчуулад байгаа шүү дээ. Уул бол интеллигенц гэдгээр нь явцсан бол аюу хэрэгтэй гэсэн. Тэр үчиг лекцэнд би тайлбарласан шүү дээ. Яагаад интеллигенц гэж одоо явсан дээр орчуулж болохгүй вэ гэдгийг бас тайлбарсан. Тэгээ энэ нь болохоор дандаа тусалдаг. Гэхдээ энийхээ цаад зорилго нь авч явж байгаа цаад зорилго нь хүн биш учраас ямар ч цаг агаарт ямар ч асуудалгүй заавал хүчил төрөх хэрэгтэй биш. Заавал халуун хөдөн байх албагүй. Тэгэхээр хэмэл оюуны нэг онцлог тийм байгаа байхгүй. Одоо энэ өглөө гадаа хэмэл оюун ингээл нүцгэл явж шүү дээ. Даарна гэж үтгэхгүй шүү дээ. Хүчил төрөгч байхгүй яана гэвэл хүчил төрөгч хэрэгж байхгүй. Тэгэхээр энэ 8 дугаар лекц дээр тэрэн дээр их гэдэг хэмэл оюуныг хийх гэдэг байгаа энэ технологийн энэ компани Феодлод баян Феодлод яагаад энийг хийх гэдэг байгаа ч бас цаанаа шалтгаантай байхгүй. Гэхдээ бидрийг бол ална л та. За тэгээд тэр сонин гариг дээр ирдэг. Тэгээ яг ерөөдөө одоо хүчил төрөгчийн хэмжээ энд бол их бага байна. Маш их нөөц хүчлийн хий байна гэдэргээд. Тэгээд бүгд ийм хүчил төрөгчтэй багууд өмсдөг. Тий. Нэг хэмэл оюун багт энэ дотор явж байгаа гэхдээ хүчил төрөгчийн хэрэггүй л дээ. Тэгээ явсаар байгаа нэг агуу руу ордог. Тэгээд агуу дотор гэрэлтүүлэл агуу дотор яваал тийм. Тэгээд тэр дотор яг жоохон янз бүрийн үйл явдлууд болно. Нэг кино фильм юм чинь. Тэгээд энэ нөгөө хэмэл оюун чинь ингээд ямар ч баггүй дотор явж байгаа. Энэ дотор хүчил төрөгч аяг сайн байд юм а. Задуул нас нэг бага тайлд юм а. Тэгээд явсан чинь ийм том одоо дөрсөө ичдэг байхгүй. Одоо юу юм бол юм дөрсөө гэдэг. Тэгээд наан нь ингээд ийм савтай сонь юм савтай юмнууд байдаг. Очоод үтсэн чинь янз бүрийн биологийн жижигхэн биетүүд тэнд ингээл олшиж яадаг байхгүй. Тэгэл игдэж юм гайхаад байгаа байхгүй. Тэгээд энэ нэг хэмэл оюун чи очоод нэг сандал дээр суусан чинь тэр хавийн бүх окторгуйн ийм дижитал төрснүүд гараад ирдэг байхгүй. Тэрэн дотор бас дэлхий ингээд эргэж идэг байхгүй. Тэгээ энэ чи очоод тэрийг ингэж барьж авсан чинь ингээд дэлхий. Тэгээд эдгээр чинь одоо хаана ирчих вэ? Юун газар ирчих вэ гэдэг гайхаад идэх байхгүй. Гайхаж жагаад нэг юм том юм юу бахаар нь хайрцаг шиг нэг юм бахаар шилэн тагтай очсон чинь юм бие твтж идэг. Тэгээд тэр нь тагийг онгоолсон чинь босоод гараад ирдэг байхгүй. Тэгээ гарч ирээд гэрн гүтлнөгөөд бол чинь бүгдээр нөгөө өвгөн ч очиод нөгөө хүүхэн бүгдээрээ очиод л мэдчилж өрөөд за хаста бид нар тэгээд юу яарлаа бид нарт одоо туслаарай чадвартай тийм бидтэй бид нар хүн төрөлхтөн тэр гаргаас ирлээ мэрлээ гэл чигтэх юм болдог байхгүй юу. Тэгс чинь эн чинь уурлаад та нарыг наашаа хэн ирэх гэсэн. Уурлаад бөө нөгөө хажууд талд байсан нөгөө химэл оюун жүжигхэн фаст бандерын толгойг таснатаад бүгдийг нь алах гэж хөөдөг байхгүй. Бүгдийг нь алах гэж хөөд. Тэгээд тэнд байсан тэдний байгаад тэд нар агуу дотор ороод ирсэн бай гэсэн чинь тэр нь асар том хөл сансрын хөлөг байдаг байхгүй. Тэр нь бас босоддог байхгүй. За тэгэл идэр чи стандараа цухтагаал бөө юм болдог байхгүй. Одоо яана гэл. Тэгсэн цаана нөгөө Прометеус хөлөг дотор байж исэн янз бүрийн капитан янз бүрийн хүмүүс нь бушуухан юу Прометеус хөлөгтэйг бүгдээрээ цухтаа. Бидрийг одоо яг сүнэн шүнаас яг бидрийг өстө бодоо болгоно гэдэг хөлөг хөлөх гэжээл байхгүй. Тэндээ бодоо болоод тэгээ нөгөө эмэгтэй дөрвчийн нөгөө эмэгтэй чинь хөрхийн фасбендерийн нөгөө химэл оюуны гин толгойд тастаа ицсэн юм чинь. Тэгтээ тэр нэг ажиллаад байгаа юм чинь. Тэнгуут тэрийг аваад энэ цүнхэн дотор ицсэн баг. Тэгээ цухтаадаг байхгүй. Тэгсэн чинь энэ химэл оюуны яг бүх тэр авийн бүх юм мэдж байгаа юм чинь. Өөр сансар хөлөг байгаа. Хоёлаа тэр сансар хөлөгт наашаа суугаад дэлгүүрээ яваа гэж. Чи тэр хизээч дэлгүүрээ явуулчихлахгүй. Цаашгаа жинхэнэ одоо эзнийг олох хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгээд өргөдөө одоо эдгэрч нөгөө гадайгаа хайгаад төрөөд ирсэн чинь
эдэн байна God биш болж таарад. Тэгээд ерөнхийдөө creator of human тэгээд engineer of human хоёрыг бол ялгах хэрэгтэй байна гэдгийг чи энэ дээр хэлж байгаа байхгүй юу? Тий. Яг одоо бидний одоо хүн төрөлхтөйг үүсгэсэн тэр idea тэр одоо анхдагч тэр үүсгэгч анхдагч зүгээр яг хүннийг одоо хүн төрөлхтөний дэлхийн мэлхий одоо хүмүүний гар үлийн хийдэг ч юм уу яадгийн дэлхийг яадаг ч уул усын бүтээдэг ч юм уу яадаг чинь эдгээр нь бол инженерүүд юм байна. Тэгэхээр бид нар инженерүүд дээр ирсэн биш шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхэд инженерүүд чинь ерөнхийдөө бидрийг бас устгах гэж ирсэн юм байна. Тэг төлөвлөгөөнд орцсон байсан юм байна дэлхийг устгах. Эдгээр чинь дэлхий рүү хөдлөх гэж ирсэн юм байна. Очиж устгах гэдэг. Тэгээ тэр нэг том битэн нөхөр чинь эдгээр чинь яах гэж ирсэн гэдээ алах гэдэг өгöd идэх чинь тэр байхгүй юу. Тэгээ тэр чинь одоо тэр тэгээд хөдлөх юм бол дэлхий гэж устгах байгаа. Тэгээ тэрнээс өмнө энэ эмэгтэй чи яг одоо айхтар мундаг юм чи очиад дэлгүүлдэг байхгүй юу. Тэгдэг бөө юм болт. Та нар үзээрэй. Тэгээ яг одоо дундуур нөгөө эйлин мэйлийн сонь юм орж ирдэг гэдэг тэр нэг чухал биш. Ер нь бол тэгээд энэний цаана яг одоо нөгөө грекийн нөгөө цовдлуулсан Прометегийн л домог явж байгаа байхгүй юу. Тий. Гол нь хүн төрөлхтөнд нөгөө галах гэсэн гэдгээр яг хөлгийн нэр нь сайн дээр сансар хөлгийн нэр нь Промете гэж байгаа боловч яг Прометегийнхаа одоо юу гаргаж ирэх гэж өөрөөр гаргаж ирсэн байлээ. Тий. Ер нь бол жоохон зөрчилтэй. Тэгтээ яг үзээ та нар яана үз. Тэгээ Прометей бол та нар мэдэн ш тэр Титан гэдэг тэр годуудын нэг л юм бэл. Ер нь бол бид нар хоёр миг л их сайн ялах хэрэгтэй шүү. Бид нар дорнолоо ороод ирэх юм бол энтхэх хятад төвд ингээ наашгаа ороод ирэх юм бол дандаа бурхан ярих хэрэгтэй байлээ. Перес, уйгар ороод ирэхээр яг баруун тишгээ явах юм бол яг тэр годыг ярих хэрэгтэй байлээ. Одоо тэр грекээс цаашаа латин тэр Ром, Европ бол барууны ертөнцийн бол ерөнхийдөө дандаа гад, Кристийн гад яваад байгаа шүү. Тэрийг одоо манайх ч одоо тэр байтгаар Тэнгэрийн эзэн тэргээд орчуулсан байна шүү дээ. Тэнгэр чинь өөрөө бурхан шүү дээ. Төв Азийн нөгөө тэнгэризм гэж юу байгаа шүү дээ. Бурхан байгаа ш тэнгэр гэдэг чинь бурхан байхгүй. Тэгээд нөгөө тэнгэризм гэдэг юу гэдэг шүү дээ. Домог гэдэг шүү дээ. Одоо надад би одоо хамгийн сүүлчийн лекц дээр баха тэрийг бас тайлбарлах гэдэг. Энэ бол ингэж тэнгэр өөрөө гад байх чинь тэнгэр эзэн гэдэг Есүсийг Кристийг орчуулсан байгаа байхгүй. Төстэй болохгүй байхгүй. Энийг одоо болиулах хэрэгтэй байхгүй. Бүх ард түмнүүд тэнгэрийг Крист ч гэсэн heaven гэдэг тэнгэрийг God гэж байгаа шүү дээ. За яг хуу Zeus гэдэг God-д захирагддаг. Тийм. За манайд бол яг хуу Zeus-ыг Zeus гэж хэлээд байдаг. Тийм. Zeus захирагддаг. Ийм л Titan God байхгүй юу? Тэгтээ том God нь болохоор Zeus. Zeus. За тэгээд ёслол болгож нэг амтан гэдэг алсан Zeus God. Тэр чинь ингээд ёслол болгоод дандаа тахилга гэх гэж тийм үү? Амтаа алдаг шүү дээ. Тэгээд Прометей тэр үед махгүй хэсгийг нь Гадад авчиж өгöd Zeus-д авчиж өгöd махтай хэсгийг нь хүмүүст авчиж өгчдөг байхгүй. За тэгээд яадаг вэ? Шийтгэл ирдэг. Ямар шийтгэл өгөхөөр за одоо чи одоо энэ хүн төрлөختөн тэр цаагаарч байгаа хүн гээд байгаа нөхдүүдэд хүн төрлөختөн биш хүн гээд байгаа нөхдүүдэд гал ахгүй шүү гэд хорчдөг байхгүй. Тэгээ 20 гутал Прометей Гад эцгээс гал хулгаалаад тэгээд өөх тавилантай хүн төрлөختөнд авчиж өгч байгаа. Хүн төрлөгч нь бол одоо юу шүү дээ өөхөн шүү дээ бүгдээрээ. Гадууд өгөхгүй шүү дээ. Мөнхийн. Хүн бол мөнхийн биш. Зурдын. За шийтгэл ирсэн. Ургамал уснаас хол энэ тарчиг Кавказын ууланд хаданд авиж хүлдэг. Тий. За тэр Кавка гэдэг Зевс гэн хачижээ. За бүргэж шувуу үргэлж одоо ирж тоншдог. Тий. Тэгээд ингээд илгийг нь дандаа иддэг. Тэгсэн гэдэг чи одоо илэг нэгээ дахин ургаад иддэг. Нөхөгдөд иддэг. Нөхөн одоо бидний үгээр бол нөхөн сэргээгээд иддэг. За уул нь бол яг шинжлэхтгэл гэсэн үг гэрлээд байгаа юм л да. За Херкулес хурж ирээд тэгээд бүргэдийг харуулж алаад тэгээд Прометейг сулчдаг. За тэгээд буцаад очихт нь Zeus, Zeus өршөөгөөд тэгээд за одоо чи эргчлээтэй гэдэг. Zeus бол ер нь хүмүүст дургу. Том одоо God бол хүмүүст дургу. Энэ Titan God бол Прометей одоо Titan God Прометей бол хүмүүсийн талд байхгүй. Тий. Тэгэхээр ер нь бол
Хүмүүсийн талд байна гэдэг бол их хэцүү. Дээдсийн эсрэг дээдс одоо улныхан гэдэг ахт нь улныхан дуртай байх чинь жоохон хэцүү байдаг юм тий. Ер нь тэгээд энэ тэнд уул хаданд аваачиж хүлчих гээд идэх юм тий. Тэрийг одоо би сайн мэднэ тий. За тэр энэ зураг нь болоо. Тэгээд яг энэ Прометейгийн энэ домогтой хамаатай маш гоё уран зургууд бий. Та нар үзээрэй. Painting гэдэг. Прометейтэй хамаатай маш гоё сонгодог хөгжмүүд байгаа. Маш гоё драмын жижигүүд байгаа. Дөөрөө бас байгаа. За дараа нь философичд Прометейг маш их тайлбарласан. Ер нь яг юу энэ домгийн цаад ер нь барууны бүх философи, бүх үлгэр домог нь дандаа грекээс гаралтай байдаг. Грекийн түүх, грекийн үлгэр домог, грекийн философи өөрийнхөө гэдэг. Европч бас госолтой шүү дээ баруун гэж. Одоо Германы философч лекц уншаад Германд байх жахах чинь. Жамбижгаал грекийн философч ярьдаг гэдэг байхгүй. Тэгэл би та нарт грекийн философч ярьдаг. Хөрхөн герман философч яриач. Тэгээд тэр цаад галнаас сулгаалаад наан жижигхэн гал барьцсан явж байна. Прометей гал болоо олж байна. За тэгээд хөрхий улныханд очиод галаа өгч байна. Ардуудад. За тэгээд энээсээ болоод хөрхий дараа нь цовдлуулна шүү дээ. Цовдох гэж ямар ч гоё үг юм те. Бид нар бас нэг муу юмнууд аюух үгнүүд олдоод идэм аа. Ёсов тууны мэдлэг боловсролын үг гэхэл ерөөсөө олддоггүй юм. Тий. Цовдлох, мовдлох, юу яамаа тарчлаах, марчлаах, тий хядах, мядах тиймэрхүүндээ үг олон гэж. Энэ сан том байгаа юм шүү. Тэгээд хүн төрөлхтний тэрнээс хойш ер нь галыг маш их одоо шүтдэг болж гэлсэн. Гал бол одоо хамгийн үнэтэй. Ер нь гал одоо байснаар хүн төрөлхтний ер нь бол өнөөдрийг одоо хүрч ирч чадсан. Гал байгаагүй бол ер нь тэгэл хүрч чадахгүй байсан. Тийм ер нь тэгэл амтнаараа л үлдэх байсан. Гал биднийг одоо соён гэгэрүүлсэн. Тийм орчин үеийн амьдралыг одоо бүтээхэд гал яасан гэдэг. Тэгээд галыг шүтдэг. Тэгээд анхны том одоо галыг тэр грекийн домогтоос арай жоохон өмнө болол ер нь тэргүй галыг болол Персийн одоо Заратустра тэр амийн Персийнхан болол галыг тэргүй галыг өөрийг нь бурхан гэдэг байсан. Гал өөрөө бурхан гэдэг байсан. Тэгэд одоо Персүүд бол ард түмэд та нар энэ тэнтэй Заратустра биш хэзээ үлээ Заратустра гэж ярина. Ерөнхийдөө ингээд гал бол бурхан. Тэгээ галаа шүтдэг. За яагаад гэвэл ерөнхийдөө гал гэдэг бол нэгдүгээр одоо дулаацуулдаг. За дулаацуул. Хоёрдугаар харанхуг гэрэлтүүлнэ. Тэгэхээр харанхуг гэрэлтүүлнэ гэдэг маань муу мухайг илчлэн гэсэн үг явж байгаа байхгүй. Гэрэлтүүлээд илчлэн гэдэг явж байгаа. За тийм учраас тэр нэг гэрэл гэдэг чинь enlightenment гэдгийг бид нар орчуулахдаа юу гэж хэлээд байдаг вэ? Enlightenment соён гэрэлчлүү. Буруу байхгүй юу? Тэр чинь гэрэлтүүлэх гэсэн үг явж байгаа байхгүй юу? Тэгэхээр харанхуй муу мухай бүтэхгүйг гэрэлтүүлнэ гэсэн үг байхгүй юу? Тэрийг бид нар чинь соён моён болгоод бүр гэрэл болгоо хийчихсэн. Он бол enlightenment. Одоо үүр цагаад гэрэл тусаад тэгээд шүн харагдахгүй байсан юмуд харагдаж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөө цаана нь худлыг илчилж үннийг олоход гэрэл хэрэгтэй. Гэрлэр галын гэрлэр үннийг олноо. Том философи цаана явж байгаа. За нөгөө талдаа нүдэнтэй галтай гэсэн юм үг байдаг. Персийн одоо философт. Тэрний үг зүйл гэхээр өөрөөр наад хүн чинь нүдэнтэй галтай гэх юм бол наад хүн чинь яг гэрэл тусгаж байгаа юм шиг үннийг олдог, үннийг авч явдаг хүн шүү. Худал муухайг илчилдэг, худал муухай дургүй хүн шүү. Тийм учраас нүдэнтэй галтай хүн гэдэг. За манайд болохоор нүдэнтэй галтай нүүрэндээ цогтоо гэдэг шүү дээ. Тэд чинь Персийн философи явж байгаа байхгүй. Тэгээ тэрийг мэдэхгүй байхгүй. Ягаад нүдэнтэй галтай гэж хэлээд байгаа. Тэр чинь нүдэнтэй галтай хүн бол муу мухай худал хуурмыг илчилдэг, хурц харцтай, хурц нүдтэй гэдгийг одоо хэлж байгаа байхгүй. За тэгэл эцсийн эцэст гадаад ертөнц ба дотоод ертөнц хоёрын авцалдалд тэгэл боловсрол хэрэгтэй.
Ерөөс. Гадаад ертөнц, дотоод ертөнц хоёр одоо зөрчилчлөө. Үргэлж зөрчил үүснэ. Тэгээ сэтгэл зүйн дандаа асуудлууд гарч ирнэ. Тэгтээ тэрийг одоо эмгэг өвчин гэж болохгүй шүү. Шууд одоо сэтгэл зүйхээр л ерөөд хүмүүс чинь шараад гээл орчуулчих гээд байдаг шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн янз бүрийн болоход тэр заавал одоо лам руу очих юм уу сэтгэл зүйч рүү очиод эмгэгтэй хэрэггүй байхгүй. Энд чи болдгол юм гэж сууж байвал аюу хэрэгтэй байхгүй. Харин энэ асуудлаас яаж гарах вэ? Надад асуудал үүсчээд байна. За тэгэл гадаад ертөнц бол одоо бид нар зөвхөн докторгүй юу гэдгийг тэнгэр одоо юу гэдгийг тэрийг ярихаас илүү бид нар ингээд тойрол байж байгаа нийгэм байж шүү дээ. Энд чи бидний гадаад ертөнц. Гадаад ертөнц дотор соёл байна. Тэ янз бүрийн соёлууд, барууны соёл, малчны соёл, хөдөөний соёл. За Японоос ирсэн сүмо соёл. Тэ будаа жип зардаг сумочдын соёл. За Хятадаас мараа таваар ирсэн одоо барилгуудыг барьж байгаа хятад соёл. Тэ эв нэгдэл аягүй чухал. Гадаад ертөнц. Энийг одоо ойлгох. Гэр бүл бол тэр гадаад ертөнц. Яаж энэтэй авцалдах вэ? Яаж авцалдуулах вэ? Шашин бол асар том гадаад ертөнц. Манай чинь ганцхан буддын шашин байхгүй шүү дээ. Крестийн шашин байгаа. За тэгэл нөгөө юунууд Солонгосын, Солонгосын янз бүрийн шашин нэртэй орсуулууд байна. Нөгөө мөн, мормон, мормон ч болохоор Америкийн. За Америкаас бол зөвхөн одоо крестийн шашин орж ирж байгаа. Америкийн амар юмнууд орж ирсэн. Баптист, маптист гэнтергээл. Тарих угаадаг хүний 8 гол нь шашнууд чинь янз бүрийн сүм хэд бариад байгаа чинь сүм хэд дотор их ихтэй хүний 8 бас хийгээд байгаа. Залуучуудыг одоо тээвэрлэх барууны ертөнц рүү. Тэгэл одоо бэбиситер англи хэл заана. Бэбиситер 3 жил хийсэн чинь дараа шууд их сургуульд оруулна ч гэдэг. Юу гэдгийг. За Америкт байгаа монголчуудыг Ираны Украины дайнд Палестины Израилийн дайнд явах юм бол дараа нь шууд батлан хамгаалахын их сургуульд шууд оюутан болгоно өнгөө. Одоо гэрийнхэн луу чинь $10,000 шилжүүллээч гэдэг юм уу. Ийм одоо маш их биш шүү дээ. Тэгээд янз бүрийн шашин юугаар орж ирээд залуучуудыг одоо маш их авч явж шүү дээ. Солонгос бол ер нь дийлсэндээ тэр нөгөө нэг бас нэг айхтар шин байгаа шүү дээ тийм үү. Нөгөө ямар нарны юу лээ. Шинэ Кристүүд гэх нөгөө гэр бүл болох хэрэгтэй эмэгтэйг сонгоцсон энэ байдаг. Анх удаага хормын ёслол дээр гэр бүл болох эмэгтэйгээ эрэгтэйгээ хардаг. Тэр чинь бол бүр маасын хорин болдог шүү дээ. Тэгэл манай монголчууд ч өөрхөд тэгэл очихсан. Бас нэг солонгос үнтэй суучих гайдал. Эсвэл гадаадтай суучих гайдал. Тэр бол зөндөө юм байгаа. Шашин бол бид нар маш их болгоомжтой харьцаж хандахгүй бол осолтой. За шударгаас бол тэрхүү том ертөнцтэй. Шударгасны ертөнц бол бидэрт бол яг уул шударгас гэдэг чинь юстиц гэсэн үг яваад байгаа юм л да. Хууль гэсэн үг яваад байгаа юм л да. Хууль чинь өөрөө шударгасны байгууллага байхгүй. Байгууллага нь өөрөө шударгас байхгүй. Тэгээ энийг бас буруу ойлгоогоор бас л ойлгож яваад байгаа. Одоо сая тэр гал өөрөө бурхан гэдэгтэй адилхан. Шударгас өөрөө хууль авахгүй юу? Тэнцүү хууль авахгүй. Тэгээ тэр нөгөө янз бүрийн хуулийн прокурор мэдээж үхэн гадаа барууны ертөнцид нөгөө эмэгтэй хүн нүдэд ботсон энэ талдаа юу жин дүржин барьчихсан. Энэ талдаа уртсэлэн барьсан байдаг чинь тэр шүү дээ. За улс төр бол одоо бид нар бол мэднэ. Монгол орн бол зөвхөн ер нь бол улс төрийн орн. Тийм. Монгол орн ямар орн байвал улс төрийн л орн. Эдийн засаг байхгүй, боловсрол байхгүй, шашин байхгүй, бурхан байхгүй. Зүгээр л бидний бүх амьдрал улс төр. Байрнаас гараад ирлээ орцны авгаа улс төрч. Авгаанаар нийлээд эхэллээ улс төрийн нам. Залуучууд тэгэл одоо нийлэлдэл бас нам. Америкт явлаа, дипломтой ирлээ улс төрийн нам. Япон явлаа, диплом авлаа, доктор боллоо улс төрийн нам. Бидний бүх амьдрал, бүх диплом, бүх доктор зэрэг бүх профессорууд одоо сая баахан л мөсийн профессорууд улс төрийн намын профессорууд шагнал авлаа шүү дээ та нар харцгаасан. Тэгэхээр бидний бүх амьдрал өөр улс төр. Тэгээ одоо яг сонгуульд жоохон өнгөрч нэг жоохон гайгүй амьдрал нэг 2 жилийн дараа юм уу да. Жилийн дараа 2 жилийн дараа хэзээ боллоо. Бараг 2 жил ах гэж байна. Нэг л одоо л нэг жоохон зөөлөн харж эхэлж шүү дээ.
Тийм. За тэгэл одоо жоохон байжгаад 26 оны намраас эхлээд одоо бид нар нэг жил нэг нэглэгээ сайхан харна. Тий, хойдон жилийн намраас одоо тэгэл нэг нэглэг мухаараад гэл. Улс төр эхэлж байна. Бүх амьдрал өөр улс төр. Энэ дэлхийд ийм орн хаанч байхгүй. Бусад бүхэнд орнууд дандаа мэдлэг ярьж байна, боловсрол ярьж байна. Тийм үү? Сайн сайхан ярьж байна, тийм үү? Эдийн засаг ярьж байна, санхүү ярьж байна. Бүтээн босголт ярьж байна, бүтээн байгуулалт ярьж байна. Тий. Бид нар бол тэгэл улс төр. Улс төр нэг засмал замд оролцсон. Хүүхдийн сургуулийн боловсролд оролцсон. Бүх амьдралын мэд улс төрч ирсэн. Улс төрөөр амьдрах юм ч боломжгүй болсон. Нэг юм уншлаа. Энэ аль намын сайт вэ? Нэг сэтгүүлчээр надаас ярьцлага авлаа. Энэ аль намын сэтгүүлч вэ? Ерөөсөө ямар ч амьдралын юу байхгүй болчихсон. Ректор боллоо, профессор боллоо. Аль намынх юм? Доктор боллоо. Аль намынханд хүмблээ наадах чинь. Тэгвэл тэр намаас нь хэрвэлчих. Тэрс ингээл хөдөө очлоо нөгөө малчт бол тэгэл битүү намын нөхдөр сууж идэг шүү дээ. Хончин, адууч. Ацаглаанаал ус төрж байгаа шүү дээ. Яг сонгол болдог гэдэг чинь сонсон болчихдог шүү дээ. Барууч хүн болохгүй хаалга малгаа хагаал. Наад бол чинь тарих авч яаж магадгүй. Намдаал. Тэг бид бүх хон ямаа хүртэл намын гişүүн. Одоо уул усан бас намын гişүүн бохоо. Тэгэл одоо уул усан хон ямаанч, малчинч, тийм үү, профессорч одоо юу нь байдгийг тэгээд бүгдээрээ улс төрч шүү дээ. Улс төрийн намаар улс төрийн амьдралаар амьдарсаар. Өөр амьдрал бидэд байхгүй. Өөр амьдралын сонголт. Улс төрлөө очиж хоолтой болно, ажилтай болно, мэрэгчлээ болно, профессор болно. За инх тайван бол аюух хэрэгтэй байгаа. Энэ үг тэгээд манд нэг хэрэгэлдэггүй л дээ инх тайван гэсэн үг. Одоо тэр инх хамглан гэдэг үг чинь инх тайван гэдэг үг л яваад байгаа байхгүй. Ер нь бол инх хамглан, инх тайван тийм үү? Энэ аюух чухал үг байхгүй юу? Бид нар юу юм байж чаддгүй. Энээс алс. Гадны бүх хүмүүс гаднаас ирсэн бүх одоо энэ манай юунд нэг энтхэгийн ресторан байдیں۔ За одоо энэ хятадгаа солонгосоо гадаадын бүх хүмүүстэй ярихад зөвхөн л хоол идэг хүмүүс шүү дээ. Маш их инх тайван. Маш их инх тайван. Одоо нөгөө тий freedom. Маш freedomтэй байдаг. Хоорондоо нэгээ муулахгүй, шоглохгүй, явахаар нараас нь муулахгүй. Тэгэл хачин зүс царай хувц сунаад нүүр ам янз бүрийн марн яахгүй, шоглохгүй, онгойтохгүй. Тийм тайван орчинд яваад орчдөг. Би гадаа гашаач одоо ян солонгосч явлаа, явж явлаа. За хятад руу одоо сая бүтэн сая өдөр миний хоролд оролцоод тэгээд очиж чадахгүй юм чинь онлайнаар илтгэлээ тавьсан. Ямар ч асуудалгүй. Инх тайван. За бид нар боллоо. За тэгэл одоо Facebook дээр нэг эмхтэй биччихсэн байгаа байхгүй. Би солонгос дээрээ тэдэн жил болж байгаа. Гэхдээ би солонгосыг муулж байгаа юм биш. Гэхдээ солонгос хүн бол гэл ингээл ста муухай ямар муу хитэн төвөргөндөө яадаг амьдрал гэж ахгүй юм байхгүй. Өмсөн хувцсан гэж ста тийм юм гэл ингээд байхгүй. Монголоор ямар гоё үлээ монголчууд маань гэдэл ингээд. Энд ста нэг муу нэг аяг суу уух гэж ста бөө юм болдог. Тэгэхэд манай Монгол оронд бол зүгээр малчтай зүгээр л хүнд ингээд сүү өгөөд л мах ингээд л идэв. Ийм сайхан нүүдэлчин ард түмэн бид нар гэдэг л байдаг байхгүй. Тэр одоо мягмар гарагт сүү авахгүй явж байгаагүй юм байл л дээ. Тэг мэдэхгүй юм байл л дээ. Монгол юм чинь өөр энэ. Нүүдэлчин ард түмэн цаанаа л өөр. Өөр хэдэн нэг солонгос байгаа дээр нэг эмхтэй биш гэлээ. Тэгээ солонгосуудад их л гомдсон юм шиг гэлээ. Тэгэл солонгосуудыг хүүхдэл доошнд ийжээж тэгээд Монголоо нэг жоохон дээш гаргаж ирж байгаа байхгүй. Манай гудамж, манай амьдрал гайхамшигтай л гэж дэлхийд ганцхан л гэдэг л. Яасан ч гоё юм. За шинжлэх ухаан бид нар байхгүй учраас ерөөсөө бид нар ямар ч утгагүй. Бид бүх амьдрал шинжлэх ухаангүйгээр явагддаг. Бүх яриа шинжлэх ухаангүйгээр явагддаг. Бүх ангаах ухаан шинжлэх ухаангүйгээр явагддаг. Физик техникийн хөрөлийн шинжлэх ухаангүйгээр явагддаг. Мөс шинжлэх ухаангүйгээр явагддаг. Сэтгэл зүй одоо өнөөдрийн энэ том сэдв бол дандаа шинжлэх ухаангүйгээр яриад байгаа. Нэр томьёо чухал ойлголтуудыг өөрснөөхөөр орчуулаад үлэг гэдэл. Сонь өгнүүдээр орчуулаад л. Тэгэл одоо зүгээр витамин гэдэг үгийг л зүгээр амин нэмгээл эхэлж байгаа шүү дээ. Зарим витамин хүн хаална шүү дээ. Ер нь витамин осолтой шүү дээ. Тэгэхээр арга витамин ч гэдэг байхгүй.
ингэж тагнаа авч байгаа тал. Ингэж таглаад. Одоо тийм хүмүүс миний намайг төрөө зөндөө. Хөргөчөнгөө голоход ингэж бахнууд тавьчихсан. Тэг бас намайг ингэ уугараа тэр гэдэг. Ямар битмээ ч гэнэ. Тэрийг ухаар тийм болно, тэрийг ухаар тийм болно, тэрийг ухаар тэр нь сайн гэдэг. Тэг нэг мэтгэл аян дотор нэг мич гисэн байдаг. Угаарай. Тэр манай ээж бол бүр аюултай. Хүн ал. Буруу алхахын оронд аян юм битсэн. Хүн алхах нь шүү дээ. Тийм зүгээр л тийм үү гадуур явж байгаад баларх биш. Зүгээр гэр дотроо баларх юм билээ шүү дээ Монгол хүн бол. Гэрийнхээ алах юм билээ шүү дээ. Тиймээс гадуур явахдаа айх хэрэггүй. Гэрт орохдоо л айж орох хэрэгтэй. За энэ нөхдөө нөгөө өнөөдөр яаж алах вэ? За тэр ёс суртахуун гэдэг бол бид нар ерөөсөө тоож байгаа ч юм болох тий. Тэгэл хүн тэгэл өөрөөхөө өсчтэй шиг. Өөртөө зөв мөвч шиг. Би өөрөө ёс суртахуунтай ч гэсэлэр бол. Тэгээ ийм зарим хүмүүс би өөрөө философитой ч гэсэн. Гоё нэг тийм байдаг бол тий. Би одоо хэдэн зуун ном уншиж нэг философиг ойлгох гэж оролцсон. Тэгэхээр чинь зүгээр би өөрийн философитой гайхамшигтай. Гайхамшигтай. Яа. Монгол хүмүүс мундаг шүү. Тэгээд энэ чинь дээсээ бид нар явсаар байгаа л тэгэл нөгөө боловсрол гэдэг том сэдвэргэл очиж байгаа байхгүй. Тэгээд бүхэн чинь тэгэл боловсрлол гэсэн байхгүй. Тэгээд би яг дараагийн лекцийг бол ерөөдөө боловсрлолын асуудал гэж байгаа. Энэ бүх боловсролыг бид нар нэг шинэ гэстэй гаргаж ирж. Арсын хулж иж гаргаж ирэхгүй бол зүгээр нэг боловсрол гिचдэг. Тэгээд нэг хүний боловсролтой энэ боловсролын дипломтой ч гэж. Боловсролын диплом авах ямар ч боломжгүй. Дэлхийд дээр боловсролын диплом гэж байхгүй шүү дээ. Мэргэжлийн диплом л гэж байгаа шүү дээ. За нэг ийм нэг сэтгэл зүйн хэлбэлцэл, галбилцэл юу гэдгийг нэг ийм хамгийн сүүлд галын бурхан ярьсан нэг ийм лекц байлаа. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.